хамтлагийн ивэнтгч Хепаризе. Хей сайн бацгаана уу? TikTok нэвтрүүлгээ дахин уулзж байхдаа баяртай байна. Өнөөдрийн манай дугаар жинхэнэ сенсашн болсон хүмүүс ирсэн байна. Энэ бол Алиал Игчингийн Хахира гэдэг аимшигтай нэртэй хүмүүс ирсэн байна. За ингээд дөрөвтэйгээ өдрийн мэдрэгье. За Зүбистэй одоо монголоор очивол. тий, Global of Clown гэдэг. Тэг яа Алиал Игчин. бас нэрний утга байна. Нэрний утгач байна. Тэгэхээр нэрний утгач шууд тайлбарчих гэхлээр бас эхлээд арай хүндэр гэдэг. Явцын доо. Явцын доо тий. За сайхан буу хална. Тэгээ гоё одоо юу гэдгийг надад бас амар сонирхолтой байгаа юм нь болохоор яг та нарын одоо энэ хөгжмийн одоо тий чиг урсгалыг бас амар би мэдэхгүй надад тийм нээлттэй биш байгаа байхгүй. Ер нь ихэнх одоо юу гэдгийг за яг ээж аав нараар яриул одоо юу гэдэг буруу урсгал чи гэдэг юм уу тий. Одоо нөгөө нүүгэлцээр сатаны хүмүүс ирсэн байна. Одоо нэг танаа яг юу сатан матан шиг харагдахгүй байхгүй. Амар хөөрхөн хүмүүс байгаа байхгүй. Тэгээ манай дүүр чи бас 26-аас 27 насны одоо залуучууд гэж байгаа. За тэгээд энэ хамтлагийн одоо 10 жилийн ой тохиож байгаа гэж байгаа. Тэгэхээр би та нар бодоод байгаа байхгүй. Тэгэхээр 14, 5, 6-аас баг хамтлаг болоод энэ урсгалаар одоо тууштай 10 жил явцсан байна гэж байгаа. Зүг. Бас лирт яг наваа тогоож болж байгаа шиг л бас. Ойрцол явж байгаа юм. За ямар ч сайхан шүл үү? За манай Алтан гац рестораны одоо тогно шүл бол хамгийн бест гэж боддог би өөртөө. Одоо тоглолт мол болчихсон чи ирч үзээ. Өвчөөтэй юм уу те? Бас шав мог шахчихээ татна. За. Баярлаа. Энийг гоё таяр амсаад үзээ. Тий, тоглолт болохгүй ер нь амар юу байна. Жохоо ядаралтай. Одоо жишээлбэл гадаад ингээл нөгөө Бейонсе ч юм уу, Шакира ч юм уу гэл тоглолтоо хийнэгдэн штэ. Ямар амар олон сар бэлтгэл хийж штэ тий. Тийм штэ. Хүүхд нөө арын 10 жил бэлтлээ штэ. Тэг бүжиглээд дуулна гэдэг чинь бас амар том авьяас юм шүү. Тийм. Тоглоод дуулна гэдэг бас бүх юм Тийх бас тий. айгүй хөдөлмөр ордог юм билээ. За айгүй. За баярлаа. Бид ч одоо бас бэлтгэл хийн, хажуугаар нь марк. Тэр хүмүүсийн даваа тал нь зөвхөн хөгжмөл хийх юм да тий. Тийм. Тэдний нэг атархаад байгаа юм нь үзэгчдийнхэн дээр тоо гоё тий. Тийм. Доллар молор их гоё үржигдэн. Манайх ч өөр юм. Эрчимтэй л 300 мянган хүн төр бүх юм эргэлдэж юм шүү. Тийм шүү. Би бол тэгж ойлгоод байгаа шүү. Масын хөгжмөж ороод бүх хөгжмөж ороод оо. энэ жил нөгөө манай 10 жилийн үгээд бид хэд юу яаж анхны задгаа гадаа Нэр хаана болох ч. Скарис. Тэр нь өмнө нь дандаа нөгөө нэг дотор хийдэг гэсэн байна. Заал. Тэгэл нөгөө хамтлагаар айгүйх ярьдаг байсан байхгүй. За бидний зах зээл өвөл юм байна. Өвөл шоу болдгоо энэ төр гэл өвөл айгүйх хийдэг байсан. Тэгээд тэгсэн чинь энэ жил нөгөө нэг 10 жилийн бас нэг юм спешиал юм хийх гээд тэгээ бүүндээ гадаа хийж үзье л да. Гоё штэ тий. Өөрснөөс нөгөө нэг одоо гадны том фестивалуудыг ингээл ютуберж үзэн тэгэл өөрснөө ийш тийш гадагч чи явахлаар ингээл үзэнгүүд гадаа юм задгаа юм чи амар гоё санагдал. Хүмүүсийн ч уур амьсгал нь өөрөө тийм. Тэр нөгөө юу шиг их юм шүү дээ. Нөгөө нэг амар шоу болоод жийлээ нөгөө Ацгагийн Playtime. Playtime-ийн хажууд жижиггээд тийм. Зүгээр л хэмжээндээ. Ер нь та нарын тооцоололоор одоо нэг хэдэн мянган хүн үзнэ гэж бодож байна. Бид нар л яг одоо бол мэдээж 100000-ыг л хүсэж байгаа. Нөгөө нэг сэмжит. Нөгөө стадионт татарын нөгөө нэг илгийг авдаг шиг хэдэн хүн үзсэн гэлээ. Сая юу? Тий. Бах ихгүй юу? 40,000 болоод бүр амар юм болсон гэсэн шүү. Тэгж л ирүүл гоё өстэй. Тэгж ирүүл гоё л доо. Хэлсэн гээд. Тэгж ирүүл гоё л доо. Гэхдээ яг бид нар нөгөө нэг бас энэ урсгал хөгжим бидний сонирхож байгаа хүмүүс одоо та түрүү ярьсан шүү дээ. Ер нь бол тий намайг л тэдэс эдэн насны тийм хүмүүс сонсч гэдэг шиг. Яг бид нар чинь бас тийм судалгаа гаргаж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр яг тэр тооноосоо бодит тоо гаргаж ирж байгаа шүү дээ. За нэг ойролцоогоор нэг 4-5 мянган хүн дунджаар байвал тэх юм байна да тий. За цаашлаад илүү 10,000 болох юм бол бидний мэдээж тий илүү гоё ашиг орлогын хувьд эсвэл тоглолтын юм бүр тий цар хүрээний хувьд гоё болох юм байна гэж ярилцсан. Ерөнхийдөө бол одоо дүүнэр нь юу яаж байгаа байхгүй. Тэр нэг юм тариаланчаар ирвэл хөрсөө бэлдээ. Бүр тариагаа цацаа. Одоо хийгээ. Услаагаа хийгээл сайхан услаа л үү. Тэр 10 жилийн дараа гэхэд бол. За сайхан 20 жил дээрээ гэхэд тий. Гэтэ ер нь хамтлагууд ер нь тэгдэм юм шүү тий. Хамтлагч юу артистууд ч юу нэг цаг хугацаанд нэрээ хуцтай юм байна тий. Амар байгаа үстэй. Хуцж ш таг авч байгаа үстэй. Жигэн нүдэн чи ээч харагдаж байгаа. Төрөө дээжийнхэн олон анх сонсож байгаа хөгжил. Одоо ч танаа хамтлагийнхныг би нөгөө бодож л да. Одоо ингээл гадны нөгөө нэг амар хамтлагууд ингээл одоо юу гэдэг нэг лаг хамтлагууд
юун дээр өгдөг хөөхлөд бүгд рок ч вэ, одоо юу ч вэ, Marilyn Manson ч вэ те. Дандаа хөгжмийн үйлдэлтэй хүмүүс одоо. Тийм. Зүүн. Одоо нөгөө хүү хамтлаг гэсэн чинь л ерөөсөө дандаа л солоогоор амар хөгжимчин хүмүүс юм биш те. Тэгээ одоо бид нар тэгэнгүүт ер нь бол яг хүүгийн ах нар шиг ч юм уу нэг тийм одоо сургуульд нь яг сураад мэргэсэн сураад төгссөн юм байхгүй. Гэхдээ 10 жил гэхэлэр одоо бид хоёр нийлээд хамтлаг болохоос өмнө нийлээд ингээд одоо хамтлаг болоод 10 жил болж байгаа. Тэнгүүд ингээд бид хоёр бүр одоо юу гэдэг тэрнээс 2 3 жилийн өмнөөс нийлээд ингээд 12 3 жил болчихж байгаа байхгүй. Тэнгүүд одоо манай бараа гэхэд 12 3 жил гитар тоглолцсон. Тэгээ би ч ингээд 12 3 жил анх 9-р ангиасаа бөмбөр тоглосон гэхлээр. За. Энэ чинь нэг 10,000 цагийн хойл мөл гэж ярьдэн шүү дээ. Одоо нэг тоглооч ирээс чи наа төмсөө бид zeg. Наа төмсөө чи 1000 удаа арилга. Дараа чи өөр тийшээ харж байгаа 1-3-аар арилгадаг болно. Хамгийн том одоо юу гэдэг багш гэж юм. Одоо сайн багш нь лаг дуулдаг хүн ч бай, лаг хоол гэдэг биш ээ. Дадлаг гэж юм аа. Тэр чинь чиний хамгийн том багш. Нэг юм уухгүй гэдэг нь японочууд загиндаг шүү дээ. Одоо би наа чи миний өвөө хийсэн гэл ямар сони юм тэрийг л хийдэг гэдэг чинь тэгжээ тэр Япон улсын тэр бүтээгдэхүүн чинь дэлхийд гарч байгаа юм. Харин тийм. Family business гэхэл Италичууд яагаад дэлхийд алаад байдгийг. Трактор хийсэн тэр нь Ferrari болчихдээ тий. Тэ? Үгүй биз дээ. Ferrari юу вэ? Трактор байсан бохоо. Тэгвэл гэр бүлээр тэр трактор хийсрэг бол Ferrari болгочих жоох. Тэр нөө family business чинь хинч тэр юмыг сэтгэлгүй хийнэ гэж байхгүй байгаа. Харин тийм. Биднээс нөгөө тэргүүрэл ялгаатай бүгд айгу сэтгэлээсээ цаг хугацаа хэрэгтэй л дээ. Тууштай гэсэн үг. Нөгөө нэг юм. Тэгмэд манай нөгөө практик ч гэдэг юм уу туршлагаар бол их сургууль төгсөж гарч ирж байгаа хүнээс хамгийн дээр болчихж байгаа. Энэ нь бол тийм. Эсвэл 4 жил сурна. Та нар 10 жил нэг юм төмс арилгах юм шиг. Тэнгүүд чинь бид ч одоо нөгөө нэг бас Тэгтээс Одоо чинь төмс арилгахлаар 4 жил сонсож байгаа гарч ирж байгаа эсвэл шээ. Оронд нь 4 жил тасалдгүй төмс арилгасан хүн хоёрын оронд амар том Онж шүү дээ. Он л практик гэж юм байна. Тэгвэл бид нар чинь яг сургууль сураагүй ингээ өөрсдөө ингээ хүслээрээ яаж байгаа болохоор амар илүү хичээж байгаа. Тэрэнд бас тэгээд гэр бүлийн байдал маш чухал гэж бодож байгаа. Яг үнэ. Диж бүлийн тий. Би ч бол ерөөсөө гитар тоглохдоо л өдөрт ингээ 10 цаг маран цаг байсан шүү дээ. Яа, манай охин одоо гитар барина. Даа цахилгаан гитар аваад. Төгөлдөр уурын сурдаг шүү дээ. Тэгэл би нэг тоогоо гохгүй аваад өгцөн. Амар сүртэй ингээд улаан хөрмөр Японы ямар ч гитар аваад. Тэгсэн чинь нэг юм спикер ихтэй л юм. За спикер аваад. 2 сарын дараа ирсэн чинь сонсохгүй гэдэг. Амар гарч байгаа юм чинь. Үгүй чи яаж сурч байгаа вэ? YouTube-аас сурчлаа. Гол нь өөрсдөө тийм сонирхолтой юм аа. Одоо би нэг сураад тийм бас анхны YouTube-ийн хөгжимчдийн нэг баг. Тийм. Хараад тийм. Одоо манай бараа чи нэг гитарч нэг ингээд хараад дуурайгаад өвчсөн. Тэгсэн чи ингээд тэр багтаа нэг юм скил мил аа. тий одоо нэг жоохон багтаа хил мэл муу байсан юм уу те. Тэгэнгүүт л ингээд энэ ингэж тоглох буруу шүү гэж тэр бурууг нь өвч сурцсан. Манай ингээ нэг гитарын цохорыг ингээ барьчихсан байхгүй. За. Ингэж бариад ингээ тоглоод ирсэн чинь. Манай ярьж ирсэн байл бид хойд ойлгоогүй бол гэсэн чинь. Ингэсэн чинь ингэж барих нь миний гарыг их өвдөгдөг гэсэн. Би тэрийг нь хараад ингээ сурцсан байдаг гэсэн. Өөрөс тэр хүний юу хийж ийнөөс бүх юмын даган заяа. Бид чинь бас нөгөө нэг онцлог гэх юм уу? Ер нь л онцлог юм да. Хамтлагууд айгүй одоо скиллээ сайжруулахын тулд cover хийдэг. Тэнгүүд хүрлээ битээр анх ярьжсэн байхгүй. Бөөндөө ингээл cover хийгээд байна. Хамтлагууд өөрсдийн гэсэн дуу байхгүй. Одоо хоёулаа хамтлагаа ингээд байгуулад анханасаа өөрсдийн гэсэн дуу хийгээд тэрийгэ хөгжүүлээд ингээд явна шүү. Тэгээд тэнгүүд одоо YouTube-ээс ч юм уу өөр газраас ингээд скил ингээд сураал те. Сураал ингээд бичлэг энэ харж байгаа сураал тэрийгэ дуун дээр ашиглаад улам хөгжүүлээл ингээд Нэгсэндээ юу байхгүй. Нэг хүний хийсэн талхаг авчраад зарж ирснээс мууч өөрсдөө гэсэн талхаа хийгээд сайжруулах болно шүү дээ. Тэгвэл одоо манай талхаа аюу гоо нөө төрөнэ. Ямар талхаа артизан талхах шиг байна. Хоргүй юу. Тэр чинь нөгөө хийх тусамнаас хайжраад байдаг гэдэг шиг тэр ч тэгж байгаа. Тэгтээ хамтлаг бол нэг ихлэхдээ cover-ыг эхэлчихвэл тэрнээсээ гарч чадахгүй тэгээд зав. cover гэдэг нь одоо яг юу вэ? Одоо хүмүүсийн өөр бусад хамтлагын дуу болоо. Cover гэдэг нөгөө өөр хамтлагийн дуу дагад бол. тийм шүү дээ. Одоо ингээд хатаа мэдж байгаа одоо зарим нэг паа дооногод те. Газар ихээ саяатаа гэдэг. Тийм. Тэгээд гадны дуунуудаас cover-лно. Бид ч бас яг 14 онд байгуулагдсан хамтлаг. Манай алтга 10 байгуулагдахаас өмнө өөр хамтлагтай байсан. Би бас хамтлагтай байсан. Тэнгууд яг хамтлаг банзаал юм уу? жижигхэн юутай практиктай. Тэнгуудаа шууд өөрсдийн дуу хийгээл тарьсан байхгүй.
Түнш дүнгэж эхэлж байгаа хамтлагууд бол бас шууд өөрсдийн доо заах хэцүү. Тэр нөгөө хамтлаг байгуулах байгаа хүмүүс бол эхлээд нөгөө хөгжмөөс сурцсан байлаа аягүй хамтлагт. Тэгвэл хөгжмөөс сураагүй за хайдуулаа хамтлаг болъё ингээд нийлээд хаг авъя гэлөө. бас жоохон хэцүү. Гой хаг авмаар үүдэг. Тэгээд санаан байвч нөгөө нэг Тэгээд тэр чинь бөөнөрөө ингэж хөгжин гэдэг чинь аягүй хэцүү аахгүй. Тэгснээс ганцаараа ингээд бэлтгэлээ хийгээд хөгжчихвэл хамаагүй цаг юм юм бол. Тийм үү те. Одоо та нарын хамгийн анхны дугаар гинэ. Хэдэн онд гарсан бэ? 14-нд гарсан. Хамгийн анхны Сүнсөө тэгээд манай анхны доо хамтлаг хамгийн анхны доо юм уу? Тэр манай альбом нэрлсэн. Эхний альбом Сүнсөө 18 онд нэлээд хийж байсан. Сүнсөө тэгэхээр хүмүүс нөгөө нэг одоо шууд л те сүнсөө хатаарал одоо нэг юу юм уу? Өмнө говь цагаан боогоо сүүлчийн Монголын цагаан боогоо өгсөн байх нь доор нь ивдэ гэдэг шиг юм болсон. Тэр гоё байгаас та. Бас гоё хүмүүс Монголд их байдаг шүү дээ. Та нар тийм бас нөлөөлөх үү? Гоё хүмүүсийн атак матак байх уу бас? Гайгүй бид нар чинь гайгүй одоо манай урсгал нөгөө нэг бас өөрөө юу гэдэг юм бэ? Хүмүүс бидний урсгалыг ингээд сонсохын тулд бас их тодорхой хэмжээний өөр урсгалыг сонсож ингэж явж байгаад судалгаа шаардж Айгуу тийм ирэл хайгуулаад сонсож байгаа. Шууд ингээд Дорнговд очиод нэг Бямба малчны хүү 15 настай хөх чихэр зүлгээр ваа гэж тагуул яах вэ? Шокор. Шок. Дадлмат өгөхгүй. Ойлгохгүй шүү дээ. Хөөхи тэр дуу сонсноос хойш эргүү болчихсон. Тэгэхээр нөгөө нэг юу хэлэх гээд нэхлээр хүмүүс нөгөө нэг Бант ичжсэн хөгт шууд юм стек амар шарж марцсан юм. Шаргыг дүүлэн шууд юм стек. тэгмээ нөгөө хүмүүс Гимжиг өгдөг шиг үү? research хийж амар тийм судалгаа хийж сонсдог болохоор ерөнхийдөө шууд тэгж доромжлох ч юм уу те Бойлыг хүссэн хүмүүсүүд нь л үзэж байгаа. хүссэн хүмүүсүүд үзэж байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь манай урсгал дээр чинь тим хүмүүс угсаа ойлгохгүй учраас нөө манай гэрт гэх юм уу те орж ирэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Одоо тарханы нөхөн дарга ороод ирнэ гэдэг шиг юм. Бүх юм хэмжээтэй те. Одоо тэр чинь тийм шүү дээ. Үнэний нөхөн туулаа орж Тэнгуут нь би нөгөө хоолоор ингэж жишээд байгаа. Ойлгох гэдэг. Яг таарж агаар таарад тийш гэдэг. Одоо тэгвэл юу яа л та. Яг энэ бол зөвхөн одоо юу гэдэг юм. Миний насны хүмүүс ч юм уу тий одоо нэг өсвөр насны хүүхдүүдийн ээж аавын нүдээр харъя л да зүмөр. тэгвэл аимшиг. За жишээлбэл одоо ингээд өстө та нар одоо клипээ хийсэн. Ханаа судалж байгаа байхгүй. Заастаа Аляалагчингийн ашиглаа гэдэг хэвээр супер хамтлаг байт юм байна. YouTube-аар орос яа бурхан минь. Жиг нөө сатан мэт харагдаж байгаа хунаа. Тэр нөгөө одоо нөгөө нэг ваа гэж дуулдаг шүү дээ. Тэр ямар дуу гэдэг юм бэ? Тэр одоо ямар тайп гэдэг? Техник. Хоолны техник байна. Хэд хэдэн тийм техникүүд байна. Growl scream гэдэг бас нөгөө нэг шууд хүн тэгж дуурах боломжгүй. Бас YouTube дээр хүмүүс хайгаад үзэх юм бол ингээд хоолоогоо ийм хэлбэрт оруулж ингэж гаргана зөндөө хичээл байгаа. Тэр чинь бол ерөөхдөө нэг баг барууны хөөми маяг юм байна. Тийм. Юу нь бол. Тэгээ одоо манайх нэг гэдэг чинь рок, метал рок хамтлаг гэдэг шүү дээ. Энд чинь шал тустай юм байл шүү дээ. Тийм. Metal rock хоёр ч Одоо хип хоп уртын дуу гэдэг шиг л хоёр. Тийм. Hip hop pop гэдэг. Тэгвэл манайх нь одоо манай үеийнх нь яг тийм метал рок хамтлаг. Рок попын хамтлаг тийм. Юу гэлээ? Тийм. Манайх ч рок попын одууд их байгаа шүү дээ. Яг рок юм уу pop юм. Тэр нөгөө тухайн үед Монголд яг тэр урсгалын хүмүүс байсан баг л та. Харин тийм. Pop хүмүүс байсан, rock хүмүүс байсан. Тэгэл pop rock. Тэгээд рок попын одууд гэдэг. Бүр ингээд рок попын тоглолт гэж байдаг шүү дээ. Тийм. Тэгэд нөгөө харан хур ариун агт сараагч гэдэг нөгөө бөөнөрөө тоглолт хийчихэн гоо. Түн рок pop. Рок болон pop тоглолт гэдэг нь явсаар байгаа. Манай монголчууд ч нэг юм ийм монголжуулдаг шүү дээ. Төрсөндөө болгодог. Тэгэл рок. Тэгээ баг хөгжмийг тэгээд ойлгоцсон уу? Тийм. Одоо яг тийж байгаа юм шүү. Рок попын одууд. Рок pop. Түүнээс одоо яг metal rock гэхэлэр чинь ингээд тусдаа ус мэдээж яг рок ингээд эхлээд үүсэл айгүй газар аваад тэгээд тэрнээс ингээд Тэрнээсээ салбарлаад метал болсон үсээ. үнэн. Гэтэ одоо бол ингээд тусдаа болоо тий. Тусдаа одоо зөвхөн металлын 200 тусгал байж шиг тий. Тэгэхээр чи ингээд тусдаа ингээд гараад бүр ингээд явцсан. Тэгвэл одоо маань чинь жишээлбэл метал дотроо deathcore, metalcore, progressive metal энэ төр гэл ингээд зөндөө Бас дотроо боо. Чи бүгдээрээ тэгээ юм шаардсан байна. Одоо Marilyn Manson гэдэг нэг хүнд гар өгдөн шүү дээ. Тэр чи одоо бас дэлхийн од шүү дээ. Амар бас тий. л метал. Тэгвэл тэр одоо ямар хүнд орох вэ? Тэр чинь нэг scream brim хийдэг лөө. Хийн штэ. Тэр одоо Marilyn Manson тэр одоо уран бүтээлж болохоор бас айгүй тийм онцгой штэ тий. Бас эвгүй юу? Тийм штэ. Одоо ингээд хувцлал Хүмүүсээ дахиж дээш биш. Дээш яасан. Би бүр амар сонсдог ус. Би бүр яадаг ус ингэж нөгөө хөгжимчийн хоёр колонктой өгдөн шүү дээ. Яг Marilyn Manson-ийн CD-д болцсон.
Зарим дуу амар гоё байхгүй. Тэнгууд нэг орж морж цаана хүүхд уйлаад ийм тийм бид юугууд би найзгаа та чи Шикагон дотроо хийгээд нөгөө колонкийн тэрүүлээд хаалгыг хаагаад маа тавьсан жом чимэгс гарьяа. Юу сэтгэхүйгээр тоглоо гэж байгаа. Хүүхд уйлаад хүний алхам ямар амар хөгжим сонсолтой тий. Нэг юун дотор ингэж хөгжмөд тавьсан. Тэг оруулж байгаа байхгүй харанхуй орчин колонкийн тэр чинь нөгөө нэг пумп бангууд нөгөө жээж мэд оргоод тэр хүнийг би тэг сүмсийн зарьсан байхгүй. Гой санаа уу? Та нараас Гой санаа. Тэгээд Тийм шүү дээ. Одоо бид чинь шин дуу ихээр л дээ нэг найзгаа дуулцаа шишгэ хамт. За яа Наалгыг сонсоод. ямар хөдөлж авч байна. Тийм. Шо гармаасаа нэг. айц чи үрж ирэх үү. Тэгэхээр бас тэр рок метал одоо метал тэр урсгал дотроо бас тэр маш олон төрлийн урсгал байгаа гэж би ойлгоод байгаа. Тийм, маш олон байгаа. Одоо нөгөө нэг ахгүй чи юм бэлээ нөгөө бас рокийн Ozzy хөшөрцөн. Одоо Ozzy Osbourne тэр Black Sabbath гэдэг хамтлагч байгаа яг баг металлын яг үндэслэгч нь байхгүй. Godfather юм биш үү? Тэр бас суперстар үстэй. супер. Аимшиг тий. Одоо тэр чинь тэнгуут нөгөө нэг жоохон рок хамтлаг байгаа байхгүй яг тухайн үед Тэд амар дуулж муулж гэдэг үстэй. Тийм. Scream-ийн баг тий. Гэтэ яг нэг утга санааны хувьд ч юм уу нэг ерөнхийдөө нэг хөгжмийн хэм маягийн хувьд яг нэг тийм элементүүд нь Метал урсгалуудын онцлогуд байгаа шүү дээ. Тэнгууд юугаараа ялгаатай байдаг гэхээр бид философи утга санаа хүмүүст юу өргөдөг хамтлаг хүмүүст ямар мессеж өгдөг вэ? Дээрэс нь хөгжмийн болон гармоны ялгаанууд байгаа. энэ ч бас зүгээр л нэг хүссэндээ ингээ ойрлоод байгаа юм байна биш ягаад юм л да бас. Яг хийх юм будаа болоод байгаа юм шүү. Тийм бодцоод ойрлоод байгаа байхгүй. Манай хамтлагийн одоо утга санаа үдэл баримтал философи гэх юм уу тий. Дандаа нийгэмлүүгээ хүн рүүгээ хандсан. Боёо одоо мессеж өгсөн гэсэн үг. монголчуудын дотоод хүн болохгүй байгаа шүү дээ. Энэ нь ингээд 70 тухамсарт нь нөлөөсөөр байгаад магадгүй бид нар 10 жилийн дараа 100 жилийн дараа чамгүй хүмүүс бүр гоё болцсон байх бах гэдэг. Арай өөр байдаг тий. Одоо нөгөө юм болгоно айгу чөлөөтэй болж эхэлдэг байгаа байхгүй. Хуу хүний одоо ирэх тэрийг хүндэлдэг боллоо. Энд чинь нөгөө социалист нийгмээсээ гараад ирэхлээр хүн чинь нөгөө одоо нэг хүний ирэх мэрх гэдэг юм гараад ирлээ шүү дээ. Хичнээн чи одоо бага насны хүүхдийг одоо алуурчин алдсан ч гэсэн тэр хүний эрхийг хамгаалах бас юм байгаад байгаа. Тийм үстэй. Одоо дээрүүд бол чулуугаар цохоо алчдаг байсан шүү дээ. Хавтлаараа тий. Ян дуруу өрөөд байлаа. Тэгэхээр тодорхой юу. тий. Яг Тэр одоо эртний хүмүүс шиг байгаа шүү дээ. тий. Яа нэг онгой байдаг үстэй. Хоёр агууны хүн унтж байгаа нэгэн сэрээд гэсэн чинь унтж байгаа тэр чулуу унаа гэж цусмус болоо бол яас гэж жимсэндээ өг гэдэг шил. Түр сэрэж байгаа юм балмад байгаа. Ингээ сэрч болохгүй байгаа. Буухгүй байгаа. Түр сэрээчлэр амьдрал уйдахтай санагдаад байгаа. Тэр тархин Таасаа нөгөө хүний ирэх энэ төр гэлтсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо манайхаас нөгөө нэг тий би бинийхээ хөдөөнийх мүдээнийх гэдэг шүү дээ. Тэс нэг тийм миний бодлоор тэр хаанаас ирсэндээ гол нь ш. Хүний эрхийн мэдрэмжтэй юу мэдрэмжгүй юу гэдэг дээр л хөдөөнийх энэ төр гэл яриад байгаа юм билээ л дээ. Би бинийгээ хүнд чадж гин үгүй юу. Чи хөдөөнийх гэхэлэр зөв чи оркод гэсэн үг байна. Тий харин тий. Яг тэр хөдөөний хүн Соёлгүй айл. соёлтой хөдөөний айл байгаа шүү дээ. Байгаа шүү дээ тийм байгаа. Хөдөөний хүн шиг гэж ярьсаар гал тэгээ одоо энэ залуучууд тэр яриад хөдөөний гэж яриад над тэр амар таалагддаг шүү дээ. Энд чи яг нэг хөдөөний гэдэг тэр статусын бүлүүлгээ гэж хэлээд байгаа. Харин тий. Гантай тэнгууд нөгөө хөдөө мал малж байгаа мөрөөрөөгөө сайхан малч тэгээ амар муухай бай. Ондаг сайхан ахнаар байдаг шүү дээ. Би хөдөөний хүн гэдэг тэр хүн чинь нөгөө нэг одоо юу гэдэг ичмэр чим шиг тэрнээс болоод байгаа. Тий. Тийм. Зөвхөн одоо хөдөөний хүн гэхээр ч гоо бахархмаар байгаа. Нэг юм бахархмаар биш тий. Одоо нэг Амар гоо цэвэр стрессгүй. амар фреш юмнууд хэрэглээл. одоо соёлгүй гэдэг ийм англилыг ч юм уу хийхийн тулд нэг юм монголчууд нөгөө юмыг юмар жишж ингэж хийдэг болохоор тэрэн шиг хэлчихэж байгаа юм. Хөдөөний нэг бас балмад ахнаар байдаг шүү дээ. Ганг. Тий. Тэднэр жишэнгууд нэг манай хөдөө амьдрдаг одоо нэг ард муу байдалд ороод. Тэнгүүд хотод ч бас тийм хүмүүс байгаа шүү дээ. Амар хүмүүс тань шүү дээ. Тань шүү дээ. Нэр хэлээд явах уу? шүү дээ. Хин юу гэдэг. Одоо эндээс гараад хажуу төгсөрхөл тэр хүмүүс гарч ирж шүү дээ. Чи ерөөсөл хүмүүний нөгөө хүмүүжил ээж аавын одоо өгсөн код айгу болоод байгаа байхгүй. Тийм. Тэсүү тарихтаа яаж тарих уу? Шибалын усаар тарих уу те? Аршаанаар тарих уу? Тэр чинь яг тэр ургаж байгаа юм чи л өөр гарна. Тийм шүү дээ. Тэгэхээр ээж аав нар ч айгу тэр нөгөө нэг орк хүүхд нь орк гэж байгаа. Хүмүүжил бол сайн. Тэгээ одоо яг тэрнтэй адилхан бид нар нөгөө нэг юу гэдэг одоо шууд бидний дууны үгнүүд
хүмүүс ингээд хөвчлээ ингээд та нар юм дуулдаг юм уу тийм Бүгдээ хамт юм уу тий. тийм тэгэнгүүт Манай эдгээр яаж вэ? Хөгжимчд болохоор та хамтлагийн дууны үгийг мэдгүй энэ гэж үгээд. Тийм. тэгэнгүүт чи бид нар нөгөө нэг дууны үгнүүд маань дандаа нөгөө нэг шууд хэлэхгүй одоо тойроо утгаар ч юм уу даалт утгаар ингэж хэлдэг. Тийм тэгэхээр нөгөө хүмүүс маань ерөнхийдөө Жишиж. тийм одоо жишиж гэх юм уу. Тийм тэгэхээр бас нөгөө нэг юм шууд Одоо энийг би ингээд гоё. Би ингээд юу гэдэг камер асаахаас өмнө бид нар зөндөө ярилцсан шүү дээ. Тэнгууд ингээд та нарын ярьж байгаа юм сонсонгууд би одоо нэг урд нь боддог байсан. Та нарын урсгал стилийг шал өөрөөр харж байгаа байхгүй. Одоо эзэн сатааны дуу шиг сонслоо. Аз чөтгөрийн хоолойг дамжуулагч хүмүүс харт хамгчид, аригчид, за рок хүмүүс дандаа дампуу байдیں۔ Зохиолын дуучин ч юм уу одоо pop дуучин юм гоё гэгээлэг байдیں۔ Ийм яран аягүй явдаг байхгүй. тийм Тэгэхээр ингээд харахаар танад юус дампуу юм алга амар гоё одоо юу гэдэг мэдлэгтэй, боловсролтой, гэр бүлтэй, гэр бүлэнийг дэмждэг ч юм уу ингээд шал өөр одоо нүдээр харж гэлээд байгаа байхгүй. тийм Одоо жишээл манай охин бид рүү ярьсан шүү дээ. тийм шүү дээ. Оо нэг харсан чи Facebook нь доошоо харсан юм кристмэрэстэй. Тэг зураг мурга авах юм урагцсан дэх комко гэж мэдсэн. Үний юу сатан болоо явчваа. Тэгээд ярьж эхэлж байгаа хгүй би одоо охинтойгоо. За чи минь яа чи нүд мүд чи яага ингээ хармаар болоод ингээ юм зүгээд нэг харсан чи энэ дээр ингээ яриг зүгч дотор. Ингээ яваадахгүй. Чи хүүхдээ хараад мэдэн уус. Энэ урал чи яац алио гэсэн дэрш гэсэн дотор юм персинг гэж байгаа. Дүүгэх шиг. Би тэн дээр амар загнаагүй. За яг ингээд одоо ээч чи харуул те. Одоо чамаа зодох бах та. Тэгээ азартахгүй байна уу? Азартахгүй гэж оройн надад чавч. Тэнгууд тэр хүүхдийн сонирхлоо ингээд ерөнхийдөө хүүхдэн харна шүү дээ одоо юу ютубер юу үдэж ийн гингууд яг тийм метал хамтлагууд үзэж ийн. А өөрөө цахилгаан гитар одоо хичээгээд дарддаг болж ийн. Яг гоо загинсан ч гэсэн дотор бодож байгаа байхгүй. За миний охин бас одоо юу гэдэг энэ сонирхлын заавал ингээд яах вэ те. Үнээр амар гитар болчих юм билүү. Та нар хамтлагтаа авах юм. Тийм шүү дээ. Одоо Монгол гэхдээ октоодын гоё метал хамтлаг. Тэгсэн чинь тэр Япон чи тэр чинь бүр дээчтэй хөгжсөн юм байна. Яа бурхан минь тэр хувцалт мовцал тэр юу юуран бодолт модал. Гэхдээ энэ хүүхдийг яг багаас нь яг тэгж яг хүсэж байгаа юмд өшөөд имжээд өгвөл илүү яадаг баг. Гоё юу. Тийм шүү дээ. Анд би нэг тийм хориглохгүйгээ тэгээд би танаа аль дээрөөс хэлсэн баг. Аава энэ билетийг аваач. Яасан гэсэн ямар early bird нь 50% авах юм байна мэн. За тэгээ ямар аваач байд хүлж байгаа аавнаас тэгээд би нөгөө амьдаа дургуцаад байгаа байхгүй юу? Тэгээс үлдээ ингэ ярьсан чинь та өөрөө намайг тийшээ хориглоо өстэй. Тэгээ за тэгээд тийм шүү дээ. Мэдээж одоо эцэгхийн үүднээс харах юм бол нөгөө эцэг маань одоо эцэг эхчүүд маань ерөнхийдөө одоо өөрснөө бас багасаа тийм үзэлээр одоо юу гэдэг юм те ойлгоцсон. Тий. Тэгээ тэрийг нөгөө ингэхдээ чи ч муу юм болох гэдэг. Тэгээ одоо тийшээ бидний тоглолт руу очиж энэ дээр нэг жишээ хэлээ. Яг хүүхдчин рок хөгжим сонссноор алкогол хэрэглээд байгаа юм шиг байхгүй. Хипхоп байна уу, поп байна уу? Ямар ч урсгал жанр байгаа. Би зүгээр хүрээллээсээ л байгаа шүү дээ. Тань тийм ээ. Ямар ч урсгал найзуудаараа нийлээд одоо энэ жишээ нь ус байлаа гэж бодъё. Энэ арх байлаа гэж бодъё. Найзуудаараа яриад алийг сонгох уу? Ус уу ч гэдэг юм те. Тэгэж найзуудын нөлөөлөл. Тэр хөгжмийн урсгал жанрын нөлөөлөл. Тэрнтэй бол ямар ч холбоо байхгүй шүү дээ. Би метал сонсдог гал ингээл. Тэнгүүд яг нөгөө яг эцэг эхчүүдийн дээр үе тийм байсан. Нуулгүй ихэд. Би гэргээр хараад. Тийм ах нар байгаа шүү дээ. Аль нэг арх ууж дампуу те тэр нэг юм хайг уу. Савхан үрдэн тийм дотроос нөмхөн шаардсан тийм. Тэр нэг гоё кул харагдаад тэр нэг та. тий кул харагдаад тий. Тэнгууд ингээ усмүсэн шир. Тэнгүүд хаа одоо бид нар чи анх бас тайзан дээр нөө тэрийг ивдэх гээд бид нар бүр цав цагаа уцлаа гардаг гэсэн шүү дээ. 2 3 жил тий. яага заавал метал. Тий яага заавал пүүнээс хар нөхдүүд байгаад байгаа. Тий. Пүүнээс хар нөхдүүд гарч ирэл ингээд байна гэж хүмүүс нь яагаад нь шүү дээ. Тэнгүүд тэрийг нь өөрчлөхөд тий. Тэрийг нь өөрчлөхөд хүлээ битээр ингээд хамтлагаараа яриад ингээд за энэ удаа инги бөөндөө инги тэгээс харахад нөгөө хуучны металч дээр баг гомо утсанаа тухайн юм. Одоо тэгээ бүгд сонссон. Танаа хамтлаг гэхдээ ихэнх ер нь сонсогчдор гадны одоо хүмүүс байдаг гэсэн. Гэхдээ яхаа нөгөө нэг тэрэн дээр хаа юу л да бид нар нөгөө нэг гадагш аялын тоглолтоор юм. Тэгэнгүүт нөгөө манай монгол артистууд болохоор нөгөө нэг монголчуудаа тий хөвчлэн тэр тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс ирж сонсдоо штэ. Тэгээ манай урсгалын одоо гол ялгаа нь бол бид нар нөгөө нэг ийш тийш аялын тоглолтод явхлаар дандаа тэр улсын хүмүүс ирдэг байхгүй.
Одоо тэр дандаа одоо Германд очлоо ч юм уу Герман хүмүүс нэр. Ангид очлоо гэхэд зөвхөн тэр хүмүүс нэр. Иракт очвол Ирак хүмүүс. Тийм мэдээж тийм Одоо жишээлбэл Кивигийн уука Японд тоглолоо гэхэд ирэх Япон үзэхгүй дандаа Монгол хүмүүс үзэж байгаа. Тэр яг дэрс буруу ч юм байхгүй л дээ. Тийм яг Зах зээл нь байгуул зах зээл нь байгаа л тийм тэнгууд бидний зах зээл бол яг тийм арай өөр. Тийм. Тэнгууд нөгөө нэг металл хөгжмийн чинь соёл нь өөр байгаа. Тэгээд одоо нөгөө хэлээд байгаа шүү дээ. Үгэн сонсогдгүй ч гэдэг юм уу тий ойлгогдгүй. Тэр дуунаас ерөнхийд нь тэр дууны утга санаа мэдрэмжийг авчдаг. Шууд тийм. Тэгэл саваал хамаг стресс бүх юмаа гаргаад чи бас нэг төрлийн йог мэг юм болчих. Тийм. Би тэгээд нэг Бид стресс нар одоо гаргаад. Яг тайзан дээр өстө дил баваад маргааш нь амар гоё би хүн. Одоо тэр хүмүүс чинь ингээд хоорондоо дүрхэлцээл ингээд зодолдоод байгаа юм шиг яагаад байгаа шүү дээ. Тэр чинь ингээд хамаг юмаа ингээд Стрессэл тайлаад байгаа байхгүй. наадах чинь тэр бодсон нэг юм ярив. Ингээд Хамгийн анхны плей тайм дээр очиваа. За. Нацгаар ааста манай амар 2 дахь жилөө ерөөс очиж. Яа, спаа гэсгүүстэй гацаанууд энэ ханууд мөргөл хоорондоо мөргөлтэй шараад байгаа. Юу? Яа цэвэ. Гэж мгэл тэ. Нөгөө том том юм арцхан готлууд өмссөн. Ерөөс танаа тийм хүмүүс байхгүй. Тийм тийм. Эс ингийн одоо тэр хүмүүсийн нээр малны одоо янжиг харангууд нормал юм. Ийм байгаа байхгүй. Нөгөө нэг хүмүүс ингээд баарнд бол бүжгэлдэж шүү дээ. Хипхоп хөгжмөөр бидний бүжиг бол тийм. Тэнгүүд яг ингээд нөгөө нэг одоо бас л нөгөө нэг одоо киноны жанрууд байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан байна. Аим шиг кино, энэдэг кино. Аим шиг кино, энэдми кино гэдэг шиг. чи адилхан бүжиглэж байгаа хүмүүс байхгүй. Тийм. Бас яг хүнд үжилдэг. Тийм. Бас тэгжээс ингээд нэг доторх юм аа Тийм. ингээд Тэр нөгөө нэг хөгжмөнтэйгээ яг ингээд тэнгүүд яг нөгөө эцэг ихт хурж байгаа нь тэдэр нөхгүй. Наа тавьчихна. Энэ одоо юу болоод байна аа. Нэг бол тэр нөгөө аан нот ч үлээ нэг ингэж мэгээ цохоод донд ингээд төлөвлөж тэр одоо ямар уус. Тэр бас адилхан л байхгүй. Ерөнхийдөө тэгж хүмүүс тэнгүүтлээ одоо стрессээ тэгж тайлж जैन тий. Тэгэл яг тэр соёл нь байхгүй. Би бинийг Одоо зогтоод тэнгуү яг тэгж ингээд савж байгаа хүмүүсийг ингээд зүгээр энгийн амьдрал дээр ингээд уулзаад ингээд харж байгаа тэр чинь амар тайван тий. Ингээд нэглэгтэй болчихсон. Амар зөв хүмүүс байгаа. Тэнгууд тэрийг манайхан харахаар хөдөөдөд байгаа байхгүй. Тийм шүү тий. Одоо жишээ нь Яг ч ирүүл хүн биш тий. одоо нөгөө таныг яг жоохон бах үед хипхоп амар хөгжижсэн шүү дээ. Дан хипхоп шүү. Тэнгууд хипхоп бүжин чи ингэж өнгөн гол бас л аав ээж нэр имэвөө нэг өрөөл татах хүмүүс шиг гэл ингэж ингээд бүжиглээ. Одоо манай аав Ийм гоё юм нөгөө нэг юм цингээ мүт цингээд үжиг байдаг Анх гэсэн. энэ одоо страт гэж яриад байгаа тэр урлагч орж ирэхэд л тэгэл бас эмээ өвнөр ч гэсэн манай аав нэрийг бас ингэдэг л байсан байлгүй тий. Бүгд л ч үн. одоо манай эмээ бол тий. Би илгээ хийдэг байсан. Тэгээ үйлдвэр бүжиг хийдэг хүмүүс чинь ийм юм харангуут бас тэр одоо яагаад юм Тийм. бэ? Яг л ингээд нөгөө соёлын давталгаа гэдэг шиг соёл орж ирсэн. Орж ирээл байгаа даа байхгүй. Одоо манай эмээ бол хипхоп сонсох юм бол ийм дуу гэж юу байдгийг гэж байна. Удаа удаа болоо. Яг Наа чи юу жирэлцээд байгаа юм яагаад Энэ хүүхд юу яриад байна юу гэж. шуугаад Тэр ч бас нөгөө Яриад критикээ бас жоохон цуг явахгүй болол тий. Нилээн гоцрох хөтөлтэй яваад байгаа шүү дээ ер нь. ер нь манайх хоцролттой юу? Оо амар шүү. Хөгжим бол нэг 30 жил бол байна. Ээ бурхан тийм. Байна. Байна. Байлгүй. Одоо тэгэнгүүт бид нар чинь тэгээд тэд нартай л алцах гал нь шүү дээ. Одоо Монгол хүмүүс гол нь менеж чинь бас нэг юуныхаа нэг гарах гээд байгаа шүү дээ. Дэлхийд. Тийм Монгол хүмүүс чинь металл хөгжиж авч чаддээ шүү. Ийм байдаг Байдаг шүү. шүү бид нар чаддаа шүү. Хаалтаа бол аваад хөлцгээл үзээд байгаа. Японд очиж та нар хаагах уу? Авна шүү дээ. Энэ Нүдээс алцаад гарах уу? Сая дүүнэр түрүүч Азар аялал тоглолтоор явсан байхгүй юу? За. Тэгээд Вьетнам, Таиланд, Солонгос гэдээ явсан. За. Тэгээд яг тентгийнх нь металл хамтлагууд ер нь өөр бас улсуудаас ирсэн металл хамтлагуудад авахад бол ер нь бол ажгүй. үзээлээ. Гайгүй байна л гэж ер нь ойлгосон юм. Доктор багтаад байдаг шүү дээ. Гэхдээ нэг өөрсдөө магтах Тийм, гэж зүгээр тэгээд явандаа сонсогдсон даа. Бодит тийм байгаа юм да гэж. Гэхдээ биднийг бол баг хамтлагаа гэхэр чинь муухай шүү дээ. Тэр тэрийг Энд ч тэгээд юу шилтэй ямар нэг тэмцээн байгаад байгаа шүү дээ. Тийм. Тийм юм ойлголцоод ерөөс байхгүй шүү дээ. Гэтэ маа тэр үзэл бол байгаад байгаа тий. Номер 1. Манайх ч тэгээд байгаа байхгүй. Энэ илүү хамтлаг, тэр нь илүү хамтлаг. Чи номер 1 гитар чи гитар чи. Тийм байхгүй шүү дээ. Спортын юм ч юм уу. Одоо миний мэдгүй номер 1 гитар өөжид нүдтэй. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тэр гитар тань тэр телевизээр харна тэгээд Манай яг ах чи ясан дээр өөжийг гоё таард тийм үү? Амар шүү дээ. амар шүү дээ. Тийм. Гэтэ ой дарж тахад гэтэ одоо өөжийнх бол амар мундаг гитар чинь. Тэнгүүд ингээд Урсгал жанр. урсгал Бас замаар жанртай. тустай тэгтээ одоо юу гэдэг те ерөнхийдөө тэгэл бас ард түмэл тэрийг ингээ өрсөлдүүлээд байгаа байхгүй. Уг нь Ахаас тэгж ярьж байгаа байхгүй. Би ингээд яагаад ингээд хүмүүс намайг яагангуул би өөрийнхөө маркетингийг айгуу сайн хийж чадсан гэж байгаа байхгүй юу.
Хингөөж юу. Хүн болгон бас мэдээд Тэс байна нөгөөсөө урлагийн менежмент гэж амар чухал. Тэг амар чухал. Тухайн чинь нэг олон гитар дагдаг хүмүүс тэгэл одолцох тий. Чи угаасаа Өөдгөө хараад дургуйлцож. гүү ах чинь баг тэр үедээ баг бүх гитарын баг Монгол гарч байгаа дуунуудын гитарын солиудыг тоглодог байсан. Тийм шүү дээ. Өөр хүн байсан гэсэн логикийг тоглоод байсан. Нэг хүн дагаа сурсан тэрийг аль дагна. Мундаг Тийм шүү дээ. Намайг бас бидний жоохон баг чи нөгөө өөжийнх Вока хоёр нэг баатал хийжсэн шүү дээ. А тийм. Олон бардаа Оо тэр чинь амар байсан шүү дээ. Би ч мэлчээс бич. За манай өөжиг сайн бах уу. Сайн болоод мундаг. би ч санал өгчээсэн шүү дээ. Тийм. Би ч санал өгчсэн. Тэгээ манай ах нарын үеийнхэн бас юм мундаг яг урлын юм. Ястаа нэг төмсөө 1000 жил ажилласан гэж шүү. Ариунагч, сараагч маань шүү дээ. Одоо ингээл Наад өөжгийн тухайн үеийн тоглолт нь амар гоё санагдал. Амар хурдан амар лаг. Би ч тэр дөнгөж гитаруудаа сурталгаа л байж. Амар санагдал. Тэгэл тэр үчи баг уцсан мөцтэй байсан юм уу бид тэр. Тэгэл нөө аав ээж мэж явуулснаас мессеж санал явуулчих. би яг ээж авсан явуулсан шүү. Нууцаараа. Нэг чи Баахан санал явуулсан. Тэгээд би өөжийн ахт өгмөр байсан чинь яг хөө ингээл гэр дотор яриа. Бас хагараа өнгөрөө муухай хар юм уу миний тэр гэж үгүй энэ гоё наа гэж шүү. Харин тийм. Хинч манай монголчуудын нэг хүнийг ингэж нэг юм. Тийм. Ялгаж доромжлох монжлох айгу мастер хүмүүс те. Тэнгүүд яг ахаа нөгөө нэг үзэл гараад ирж байгаа байхгүй. Би одоо бидэрт бол Муу ч хүн байж болно шүү дээ тий. Тийм шүү дээ. Байж болно шүү. гитаралаг тоглоод. тийм өөжийнх саналаа өмөрнө шүү дээ. Тэнгүүд өөжийнх тэр нөгөө тэмцээн болж хат дэлгэцээ тамхи татсан. Тэгээл ээж өгөнд очих واخгүй би. Ийм тамхи татаад энэ хүмүүс лгөө те. Хүмүүс лгөө энэ хүн Биш юм шиг. чи өгнө гэж миний уцыг ашиглаад окод өгд. Намын даалгавартай юу. Тийм шүү дээ. За Walker ахт өглөө гэсэн нэг юм яваад. Тэр одоо шил сонгуул байна шүү дээ. Одоо сонгуулаар жишээл та нар яадаг уу? Юм өгдөг үү? Юу өгдөг? Санал. Үгүй шүү дээ. Одоо би бодоод байгаа энэ сонгуулийн манай Монголын сонгуулийн систем биш үү? Энэ тарих угаалт одоо зүгээр Монгол хэн баян байна? Улсын ажил хийдэг хүн баян байна. Хин зовлонтой зүдгүүртэй байна? Бизнес хийдэг хүмүүс. Тэгэхээр миний юу гэж бодоод байхгүй. Залуучуудыг сонгуультай амар сайн оролцох хэрэгтэй. Тэгээд энэ дебилийн нэг гурил будаа төмпөн савг ялангуяа энэ хөдөө амьдардаг хүмүүсийг бидэж байна. Тиймдээ хуртаал тэгээд нөгөө нэг хідэн даам гарцсан одоо нүдэн мүдэндээ хагалгаа хийсэн ч багш тий. Яац мэдрээд Google юм ааш. Тэгээд яг ерөнхийдөө бол энэ дээр ингээд ярих юм амар хөө. Grand Street Бид нар жишээр ингээд бүх төрөл бүх цаг үед аялын тоглолтоор явж байгаа чир найзуудаараа уулзж байгаа чир мөнхийн сэдв. Актив бид нар ярьлаа гэж юу ч өөрчлөхгүй. Үгүй энэ чинь ингэс таахгүй. Бид нар сонголтуудаа ядаж за энэ хүн одоо энэ хүн ч гэдэг. Энэ хүн хэдэн жил одоо юу гэдэг парламент сууж байна. Яг юу хийсэн гэдэг юу ч хийгээгүй. Айдаг одоо гадны хүмүүс хараад надад гэсэн бохоо. Танаа ингээд их хурлын дотор байгаа эрүүл мөрөлийн хангалаа бүр яг юм. Бүр дээр үе дээ. Дөнгөж нэг парламент үүсэл нөгөө нэг колизем гэдэг одоо нөгөө нэг тэд нар бараг эдрээс ч амар байгаа гэж аахгүй яриад. Чи тийм дэвстэ бити хуцаамаа. Би яхаа гэхдээ манай энэ ус төрч амар сайн гэж бодож байна. Бас. Гэхдээ амар сайн байгаа байхгүй. Хаана? Биднийг ийм байлгаж чадчихсан. Гампу байлгаж байгаа уу? Тийм шүү дээ. Тэгээд бослог болохгүй. Алаан болохгүй шүү дээ. Тэгээд тэнгууд ийм гой тайван байлгаж чадчихжээ. Тэр чи тэр маш мундаг ажиллаж байгаа байхгүй. Системтэй юу? Тий. Итгэв. Дүүнд уг нь ийм ерөөс сонирхдаг байсан. Тэгэл гадагшаа яваад бууз дээр. за. Гадагшаа яваад бид нэг ойлгосон байхгүй. Аа. Яагаад манай улсын гэр бүнд ийм байна тийм байна. Яг тийчрээ байж шүү. Тэгээд яг бид дахаа ярилцж байгаад за хэдүүлээ дэмий ярилцж байгаа зүгээр сайхан уран бүтээл яриад одоо энэ 3 дахь альбом энэ жил гарч байгаа 10 жил байгаа хүнд төмөр машин гэдэг нэртэйгээр. Хүнд төмөр машин. Хүнд төмөр машин. Нөгөө CD-ний урталт зураг өгдөө ш тухайн цомгийн гадаа хамтлагийн зураг мөрөг нөөц 3 дахь альбом байл. Манайх болохоор маш олон хүмүүсээр бүтэж байгаа машин одоо ийм робот бүтэж байгаа төмөрн ийм мангар том робот бүтэж байгаагаар одоо cover хийсэн ба. Тэр нь ямар утгатай вэ гэхээр бидний одоо системжилж, машинжилж яг төмөр машинууд шиг одоо нөгөө хэлээд байгаа шүү дээ. Бизнес эрхэлж байгаа хүмүүс нь хамгийн мод нэг аль дээр нэг юм идэл бүтээгдэхүүн харангуут идээд байгаа. Тэгвэл доор хүмүүсүүд нь ерөөхдөө юу ч ойлгохгүй тий. Цаанаас нь бүр ийм байх ямар ч байсан дээш нь ингээд өргөөл. Тийм. Бүр марг хоолнд хор идэв. Тэгвэл бид нар хүн төмөр машин цомгийнхоо махны машин гэдэг дуун дээр одоо өчтөр клип хийсэн байхгүй.
Энэ утга санааны хувьд бол ерөнхийдөө бол энэ нийгэм бол махны машин, эрэг сургууль дутуу махны машин гэдэг энэ бүх энэ болохгүй байгаа сэдвүүдийг гоё дуугаараа, утгаараа тэгээд бас дүрсээрэж гэсэн гоё харуулчихсан. Хэдийдээ чадгаараа бүх чадхтай эсрэг үйлчлэрээ хийсэн уран бүтээл гэсэн. Одоо баг эх 7 өдрийн хасаа өнө бүтэн сар цацагдах байна. Тэрхтээ нэлээ миний хувьд амар хүлээлттэй байна, нэлээ баярлах байх. Залуучууд бас нэг мессеж авах гэж бодож байгаа. Одоо би мянга яриад намайг яг ярьж лээд гэсэн. Одоо та нар яг тийм мессеж өгмөр авах. Ухаантай байл да. Сэргэлэн байл да. Угаасаа өсөөгөө нэг бүүн бол наадж тав. Миний хувьд болохоор нөгөө нэг ингэж боддог байхгүй. Одоо бид нэг нөгөө нэг гараал жагсаал өөрчлөл ингээл амар юм ингээл яриад байгаа штэ. Хүмүүс ингээл бөөндөө нийлээл ингээл хувьсгал хийх гэж байгаа юм уу тий. Тэгэхээсээ илүү бид нар энэ уран бүтээлээ маш сайн хийгээд гадаад хүмүүс Монголын хамтлагууд одоо хүүдэлхэд гарцсан. Тэгмээ бид нар араас нь ингээл боломжоор тий хамаг чармаагаал чаддаг юм аягээл маш сайн хийгээл тэгээ бас ингээл тэнгууд гадны хүмүүс нэг Монголын хамтлагууд мундаг гэж бодсон цагт энийг ямар ч хүн боловч чадахгүй шүү. Чадахгүй. Манай улс төрч чадахгүй байхгүй. Тэгэхээр бид нэр энүүгээрээ одоо өөрснөөгөө ингээ батлаад Монголын уран бүтээлч нар ийм мундаг хүмүүс байдаг. Спортынх нь ийм мундаг, урлагийнх нь ийм мундаг. Бид нар тэрэнд хүрчих юм бол тэрийг юу ч өөрчилж чадахгүй л гэж бодоод байгаа. Бидний хийж чадах юм бол. Тийм. Энэ мөн цаа юм хөөх ухаантай байна. Тийм яриад байдаг шүү. Өнөөдөр мөнгө төлүүлж байгаа сонгуульд орох шүү. Нэр тэг нэг жоох ухаантай юм байна. Миний өсч юу яавал яачих юм бэ? Царай мөрөө байгаа шүү дээ. Япон шүлний нууц юунд оршдог вэ? Уламжлалт аргаар бэлтгэсэн 10 төрлийн орц. 24 цаг буцлагсан болооны ясны шүл. Энэ бүгд таны цагийг хэмнэх Тонкоцу Япон шүл. Нэр түрүүний тэнгууд бид нар яагаад нөгөө нэг одоо улс төрийн тэргээл ерөнхийдөө хүчнэл анхаарч байгаа шүү дээ. Энд чинь бас амар их давтах цаг ордог болохоор тэр мөр нэг саан зургүйс. Тэгсэн чинь бид нар гадагшаа явбал гадны хүмүүс монголчуудыг харцнаас бид нар шууд ойлгож байгаа юм чи. Бид нар ямар доор байгаа юм бэ? Тийм. Солонгосчууд бид нар солонгосчууд Тайланд Вьетнам ер нь ялгаагүй дээ. Ингээд яваад очиход монголчууд метал ийм орчин үеийн хөгжим тоглоно гэж байх уу? Морь зөртөгөө л гэж ярьж байгаа байхгүй. Бүр тэгж ярих юм бол биднийг Солонгос бид нар 3 стейж буюу 3 газар дараалал төгссөн байхгүй. Тэгэхээр хамгийн сүүлийнхтэр нь тэд чинь нөгөө нэлээд доорноор явцсан бас жоо ядралт мадрал. Одоо дараалж онгосон сууч амар юм байна. Тайзны ард Тийм шүү дээ. Шамирж байгаа. Амар юм байна. Тайзны ард бие мие халаагаал те манайхан чи хөгжим залгаал явуулсан чинь. Маа нөгөө солонгос хэлтэй найз нэмээс тэргээр хоош сурж барьдаг ажилтдаг харал зуралт. Ганц хоёрын ирсэн өнөр юм ярьсан суудсан чинь бидний юм янзлж байгаа хооронд тэр том студийнх нь нэг юм клуб жижиг өөрөө тэнд нь тоглолт болдог лайв хаус. Тэрний хоёр инженер нь тэгж ярьж байна. Монголчууд бараг энэ чад шаах уу гэдэг. Тоглоог багт нөө. Тэгээд би билүү гараад гэж ингэж мингээд бараг тийм л юм байсан шүү. Тэгснэ тэгээ нэг баг нөгөө юм нэг хасааж өгөхгүй тэгээ хөгжим гэрэл мэрлээ нэг ингээл тэгсгээ таар бараг наар зогсоо явчихгаа. Тэгээд арьс тэгээгүй л ихтэй яг юу яасан л юм. уус хандлага нь мэдчихэж байгаа юм. Бараг өнөөдөр ингээд димээ ирчлээ хайрын цаг маа. Тийм ярьсан гэ манай найз сонссон байгаа даа аахгүй. Та нарыг тэгж. Бид тэгээд одоо дөрүлээ болооч тавал авахгүй саунд инженер тэгээ. Тэгээ манай вокахын тэр нөө саунд инженерээ дагуулад ирсэн гинэ юм гэж. Хоох саунд инженер мэж тэгээ гэж ингэж. Оо яа гэж. Бас лаг юм байна гэж. Тэр найзын яриг хизээ бид нар сонссон байх гэхээр яг тэр газар тоглож дуусчаад. Тэр тийм яриа мэрэ бас мэдэхгүй байгаа ш. Тоглож дуусчаад хоолнд орцуулсан байхгүй. Одоо юу гэдэг төвөр дууслаа. Тэгээ ингээд ажил дууслаа гэх. Нөгөө хүмүүс чинь дагуулад хоолнд орж байгаа байхгүй. Хэдүүлээ цугаа яваад хоолнд. Тэгээд нөгөө хоолны дундуур гарч ороод тамхи татхан татаал ингээд юм ярьдэж. Тэгсэн чинь маа нэт ирсэн. Тэр хоёр өстэй гарч гарахын өмнө тэгж ярьдээсэн. Адангуул бас нөгөө. Тэр чинь нөгөө хоёр харсан чи ваа гэж багшаа саунд инженер ахыг ингээ багшаа явуулсан тийм. Тэгэхээр биднийг одоо үзэл бодол нь бол
бидрийг тийм юм тоглох боломжгүй өөрсдөө тэр газар 30 хэдэн жил металл тоглолцсон домгууд ирсэн байхгүй юу? Чи нөгөө хэд нь бүр ингээд бид нар ч барыг тусдаа мангар хөгшин хүмүүсийн багш болохоор олж молоод амар юм болсон шүү. Тэгсэн чинь амар техниктэй тэгэл тэгсэн мэтлээ бид нар очиод тэгэл яг өөрснийхөө нөгөө бэлдсэн юм аа үзүүлээд ихэд тэгж байгаа байхгүй. Тэнгүүд бид энэс үг асуух гэхээр манайх ийм зэрэглээд байгаа юм байна. Ер нь хүмүүс ингэж харж штэ. Тий. Ер нь Японоос хамтыг очлоо гэхэд бол тэгж харахгүй шүү. За Японы гараад яах вэ? Чадахгүй байсан ч гэсэн тийм. Тэгмэд манайхан мянга чадвартай байлаач тэр хамаахгүй зүгээр л Монгол гэдэг утгаараа л шууд статус монголч чад. Тэгээ бидний амар шар гоцоод төлтөө. Тэгээ шар гоцоолоо тэр гариг очих чадахгүй. Зүгээр бидний одоо гол зорилт бидний Аз одоо юу гэдэг. Дэлхийн ямар ч хүн ярьсан тий. Азийн одоо хамгийн лаг металл хамтлаг гэх юм бол Монголын Global Clown гэх металл хамтлаг гэдэг. Тийм л яриаг үлдээчээл өхөөл тэгэл одоо харамсан. Монголын нөгөө нэг тэр одоо юу гэдгийг стилээр дуулдаг гараад амар штэ. Тэ? Тийм. Юу шүү. Чи тэрийг мэдгүй тэгээд хүмүүс мэддэг бол танил. Тэр чинь тэгээ бас нэг тэр хүмүүсийн харах өнцөг нь өөрчлөгдөж байгаа бох тийм манай улс. Тийм штэ. Тийм шүү. Маш олон тийм сегментүүд байна л да юу. Бүх салбарт л тий. Одоо спорт, урлаг, хоол, одоо жуулчлал тий. Бизнес бүгд ер нь давхуу байгаа. Ерөнхийдөө дүүнэр нь ерөнхийдөө одоо гадагшаагаар тэгж чиглэж бас их одоо юу гэдэг. За нэг нийт ажлын тий 30-40%-ийг ингээд зарцуулаа гэхэд 50-60% тэндээ ч юм уу тий. Гадагш нь бүр ингээд ерөнхийдөө тийм зорилготой. Тийм. Одоо бид нар 5 сарын 25-нд нэрэд тоглолт wake up гэдэг 10 жилийн тоглолт хийж байгаа шүү дээ. Тэгээд би ч нэрийг шал буруугаар ойлгож байна. Нөгөө хамтлаг нэр мэдэхгүй байгаа шүү дээ. Нэг юм лого нь алиалж мэлж байсан. Ерөөсөө энэ чинь юм одоо фестивал маягийн, рок маягийн одоо юу гэдэг хүмүүсийн фестивал маягийн тоглолт юм байна гэсэн чинь танаа хамтгийн тоглолт байсан юм биш үү? Тийм. Тэгээ жил болгон тоглолдог гоо. Тийм, жил болгон. Тэрийг фестивал маягийн бол. Гэхдээ одоо энэ нь ер нь цаашлаад Монголын амьд үеийн ялангуяа жоох хүн рок болон метал хөгжим андерграунд тал руугаа сонирхдаг. Хүмүүсийн залуусын фестивал болох зорилготой. За тэгвэл охин аав очилаа хөрөх юм охиныхаа нэг хүслийг биелүүлж өгнө. Тэг очингууд та нар ингэж мгэрээд. Тэг очиад нэг одынхаа өвчмөс. Наа одын өвчмөс тусаад гайгүй гарч ирсэн. Нөгөө X2-ийн реклам дээр гардаг шиг үү? Манай нөгөө камертоны за зайл. Манай нөгөө камертоны болч одоо л одынхаа өвчнө гараагүй байгаа гэсэн. Тэрний яа дээ. Гэхдээ тэгээд нөгөө одоороо л байж байгаа. Өвчин гар өвчин. Одоо өвчин нэгээд одын өвчин ингээд нөгөө ийм байж байгаа гайг болчтой шүү дээ. Нийгэм шин гэдэг юм уу. Манай болдоо гараагүй. Би бол болдооготой бол 7 дугаар ангиас бас найзахгүй. Тэр ганц гараагүй нь тэр л гэж би бод. Дүн нь тийм юм мэдгүй. Одоо тэгээд энэ чинь хөгжмөн тоглох хажуугаар амар их ажиллав шүү дээ. Тэр шиг ажиллаа. 0-оос ихсэн хоёр талаасаа хоосон жимдамтай нийлээл гэдэг шиг Харин тийм. бид тэгжлээ ихсэн болохоор ер нь хаана ямар зовлон юу туултыг мэддэг. Тэгээс өөрсдийнхөө бас ямар төвшөнд явж байгааг бас өөрсдөө мэдчихэж байгаа болохоор амар л та ер нь бол хүмүүс ингээд мэдхгүй жижиг ингээд яагаад гэдэг чинь тий. За би болчлоо. Тэ? Ер нь лаг болчлоо гээл. Одоо хастаа. Тий. Олон нэр чинь нөгөө нэг өөрсөндөө харьцуулаад байгаа байхгүй хүмүүс чинь. За энийг яг монголчуудаа харьцуулаа. За би эднэрээс арай гайг болчлоо гэх. Тэгээ тэгснээр нөгөөдөл жоох ингэж мэг тий. Гадагшаа гараад үзгээд. Би энэ сая тэнгисхийг 3-4 жигнүр бод загчаар мөр амар айсан байхгүй. Нөгөө гэрийнхэн том жигнүрээр бодоод агуугаа яа тий яаж байна. Айгуу амар цөөхөн энэ шийдэл айгуу гоё юм биш. Ер нь юм госон жигнөр жигсэн бод Америкт гоё өөр гэсэн тийм гоё өмстэй. Надад тийм санагдав. Төмөр юм бизнес. Бид нар ер нь хаа хоол гэснээс тантай одоо ингээд нэвтрүүлэлт орж байгаа. Ерөөдөө Аз хоол амар дуртай. Тэр тулд бүр хятад. Рамен. Би бол тийм шүү. Өөрөө тал хоол хүмүүс амар Аз хоол дуртай. Хааж очсон хятадны газар ордог. Англид очиод очсон хотоолгоныхоо China Town-д нь очив. Хятад. Чая тав наа. 19 стрийн нөгөө байна тий. Яа. Хятад их. Тэгээ манай энийг за үзэх боломжгүй баха тий. Ихтэй баярлаа. Тэр хоолны уулдаг амар ахгүй.
хэдэн зуун жилээр дотор хэдэн олон мужтай хэдэн олон төрлийн одоо хоолтой. Зөв өөрсдөө дотор хилүүд нь өртөл өөр. Тийм тий. Хоолны соёлын дээр бүр сүрдэ хоорондоо холилдоо бүр амар. Одоо энэтэй санд нэгдгүү. Манай Монгол хоолнууд маха машиндаа бодоод явж бөөрөх хэлэл салааднууд нь адилхан тий. Твтэл. Тэгээ жоох хавтгалаад гатлаа тэгэл ингээ хэлбэрээс жоох том ирчих байгаа. Өдөө нэр нь өрсөн нарийн бахуур. Тэр нарийн ирчихгүүд нарийн бахуур болчихсон тий. Гэтэ бид нар мем будаа модог би салгасан шүү тань. Юугаа? Мем будаа. Мем бодоо. Мэдгүй тийм. Танаа нас байгаагүй. Тэгээ бид нар салж Хоол 50 нөгөө нэг жижиг нөгөө цайнаа өгөөд удаага ингууд пакка хоёрыг тавьдаг. Тэнгууд хоёр бондгол дээр нэг гэж. Яа. Бэдлээ. Тэр бол байгаа. Байна. хаа. Ийм байхгүй болгосноос шүү. Очиж хагаа байда. Амар штэ. Бас нэр холимог ураг гэдэг хол байх болчихлоо тий. Тийм шүү дээ. Юу гэсэн ч үгүй дээ. Өчигдөр ядад хоолны газрууд нөгөө холимог ургаж өгдөг. Нөгөө нэг үлдсэн нөгөө жоохон порц хоолд үлдчихсэн шүү дээ. Бүгдийн товоондоо дахиад хураа. Нэр гэсэн юу? Тийм шүү дээ. Тийм үү. Юу одоо энэ хоол ингээд Аз хоол айгүй одоо үгтэй урттай өргөн ийм цар хүрээтэй мундаг том соёлтой гэдэг ярьж байгаа шүү дээ. Би нөгөө нэг одоо Америк сурж байгаа хгүй юу? Аа за. Америкт зааварсан болох юм аа. Яач вэ? Хятад хоолны ресторан гэсэн тоогоочнд нь хар нөхөд сууж байгаа. Солонгос хоолны ресторан гэж амиго гэх нэг нөхөд. Тийм Мексик. Өгшөө чи хятад солонгос очиж үзсэн юм уу? Тийм үзээгүй л нөхөр байгаа юм шиг. Тоосны хээвс. Хятад нэг хээсч байхгүй. Амар нөхөр байж байгаа чи. Эд зүтсэн. Өдлгүй тийм. Чи яг гоё шахав. Азаа үзээд үү? Стоп. Тийм. Азаа үзээд гэж. Бүргний амттай нааш шишээ. Азаа үзээд гэж. Тэгээ манай монголчуудын солонгос бол гоё гэдэг байгаа тийм. Тэр махцахандаа бол тийм үү яа тийм. Манай ч өөрөөсөө параалаа гаргаж ирсэн. За манай нэвтрүүлгийн ерөнхий Парис. За энэ бол ерөөсөө Японы элэг хамгаалагч. Бидний нэг арилтайгаа холбож байгаа ойлгоод байгаа шалтгаан байхгүй. Ер нь элэг арилч вэ, энэ хүнсэнч вэ, тосонч вэ бүх юм гимчээд гадууд ингээд өгч ирсэн. Тэгээ 100% одоо түрмүрик гэдэг одоо нөгөө Мексиксан яа түрмүрик шарууд авч ирсэн. Тийм. Тийм доо тэгээд баахан бэгийн нэмэлттэй тэр хүн зөвөр нэгээд ядраал одоо юу гэдгийг нэгээд хортоногт ажиллах ч юм уу, эсвэл водка уусан ч юм уу тийм үйл уучаа эдгийг өөрөө аягүй сэргээж идэг. Эдгч өөрөө нөгөө амар ажил тусан нөгөө детокс амар ялгаруулад өөрөө амар тийм энерги авт юм байна. Элэг муудтай хүний нүүр харагдсан шүү дээ. Тэгээ ядраад байсан юм шүү дээ. Одоо гусгусаа. Өнөөдөр та бүхэн зөвхөн дандаа эрүүл мэндийн юм өгнө би. Өшөө бэлэг байгаа. Баярлалаа. За баярлалаа хаа. Одоо энэ тоглолтын ажлыг тийш нөгөө анхны Гой жимсч уу. анхны задгаа талбай фестивал хийж байгаа болохоор бүр төсөөлснөөс их ажил гарч ирээд одоо бүр амрахт завгүй явж байгаа. Тэгээд нэг дараа амьсгаа авах дээр гоё болно. Гинт байжсан 2 стэйчтэй болж болол. Зөө зөө. 30 40 хамтлаг монголог болж болоо. Тэгэхээр чинь тэгэл ажил амар Гоё уустаа. тийм байна. Наад чи Парисэ гээд гоё юм байна одоо те. манай Барса энийг чинь байнга ярьж чинь, би ярьж чинь, манай Санжаа байна. Тэг яг Японд очингууд энэ комбини 7-Eleven, Ravsmouth юм уу те. Яг байж идэг байхгүй. Түүн одоохондоо нөгөө Японд очиж үзээг байгаа. Үзэх гоё шүү. Яа, Японд та нарын нөгөө нэг стилийн хүмүүс чи яг Аа тий. Бид бодожаар Японд угаас нэг төвөр хийх санаатай. би гэсэн. Нэг юм шоуны гудамжаар алхчихсан. Чаашаа сайн дүнзээ явж чинь. Таа утсан зөө. Зүгээр дүнзээ шиг күктэй уцсан чахсан. Хүн ямар гоё юм аа ингэж юу хоцсон зөө нэг одоо энэ дэлхийд нэг өмсдгүү зөвхөн нэг анимегийн унтдаг шүү дээ. Тийм юм яа гэсэн юм одон хэлбэртэй юм цагаан гитар үрцэн. Тэгээ хажуугаар ингээ өвөө шааж байгаа юм. Тэр ягаа китиг бэлээ. Тэр хүмүүс бай тэрийг хараад шокнд орж байгаа юм. Тэгээ цаашаа тэр хүмүүс бүр дахиад нэг үдээ хэлж байгаа. Тэрсэн тэгээд Монгол нэг өө тэгж явж Яа, байна. бурхан чулуу тарахад таныг хардах. Анимашн гэдэг зүйл бүр Японы бүр тэр аяар нь автуулсан юм шиг үү. Тэр чинь юу юм бэ? Ерөөсөө ингээд нэг iPad утастаа тэгээд нэг зурагтаа доор нэг хэдхэн үсгтэй нэг аниме юу юм бэ? тий аниме. Тэрдээ бүр орцсон. Манга. Тэгээ харангуут одоо би ч одоо жишээлбэл бас нэг хөгшөндөө өмнө шүү дээ. Тэгвэл надаас өгсөн зэрэг тийм үтсэж байгаа. Амар костюм өмссөн. Одоо тийшэн дээр яг японочдын асуудал биш. Дэлхийн нийтээр ер нь тийм байна. Одоо европчууд орсон, америкчууд орсон билээ. Тийм. Тийм хүүхдүүд. Одоо Америкт амьдарч байгаа одоо Америкчсан Монгол монгол өөр нэрлэх бүгд аним юу гэдэг лээ. Өөрөөр нэрлэх юм бэл ямар ч тийм зурагтай юм чи. Манга гэдэг. Манга болов? Тийм манга. Би Японд очиод би ерөөсөө тийм үү. Ерөөсөө энэ ертөнд чи өөрөө
яагаад ингэж дэлхийд одоо Япон үсгтэй юм чанартай юм шүү гэдгийг одоо харуулж чадсан ганц улс. Итали вэ, Грек вэ тэр болгыг сонь биш шүү дээ. Энэ Япон юм гай. Хожаагийн хортоо. Манайх нэг тийм тийм. Юм нөө хожаагийн хортоо дэлхийг бац. Хамгийн амар машин хийж чинь, хамгийн амар имийг хийж чинь, хамгийн гоё хоол хийж чинь. Тэгвэл манай нөгөө л хожаа. Манай галийн байцаагч байлаа манай Монголын Монгол талын нэг ихч ярьжсэн. Тэр галийн хөш юу нэ мэржлийн хэлчихлээ. За. Тэгин чин нөхдүүдтэй уулзалт тэгээд асуусан ярилцсан юм байна л. За. Манайх ягаа юм чанаргүй юм хортой юм хийгээд Монгол руу явуулаад байсан бэ гэсэн чинь нөгөөх нь бүр өст амын пак болсон. Та өөрөө тийм авдаг шүү. Нөгөө эрэлт байгаа цагт нийлүүлэлт угаас тасрахгүй. Та нар ингээ угаас хамгийн хямдхан хамгийн юм одоо муугийн сонгож авдаг. Тийм учраас энэ тэр авч байгаа хүмүүсийн зогсоож болохгүй юм болчиход байна гэд хэлсэн байна. Тэгвэл хятад бол бүх орны юмнууд байна шүү. Тийм бүх орны шаардлагыг хангасан, мужийн шаардлага, ахаа хотын шаардлагыг хангасан бүр тийм мундаг бүтээгдэхүүн байдаг юм. Тэр нэрэл яг Япон бичгтэй юм харангууд угаасаа бодлоо энэ гурагуул юм байна. Бараг нөгөө нэг он сарын харах авч байгаа үстэй. Кагоми гэдэг бас зүйл юм шүү. Тэр анх орж иж яхад амар гоё өстэй. Тэгмээд одоо орж ирэл хэсэг яангууд одоо урд хийгээд оруулж ирээд байгаа юм яа. Тийм. Одоо амтан жоох муухай болсон. Одоо амар их болцоод байгаа шүү дээ. Амтан жоох суралцсан санагдаад байгаа. Магадгүй манай жоох мөнгө олоод ирэнгүүт олон гоё болохоор давхар болоо гэх тийм. Тонлоо бол нэг тусдаа аялын тоглолт төлөвлөж байгаа. Гоё та нарын ертөнцийн Тэгэхгүй ингээд Аз гээд ингээд явчихлаар Японд ангаар амар өндөр зардал гараад. Тэгэх баг. Эдгээр бусдаа орнуудаар амар гоё. Тэр дээр тоглолт зохион байгуулалтын дүүнэр байгаа шүү дээ. Одоо энэ бүгдийг л очлоо зохион байгуулдаг. Манай монголчууд дээр үү? Тий. тэгвэл монголчуудаа зохион байгуулдаг нэрхгүй. Зүгээр. Яг нэг гадныхан тэндээ бидний урсгалаар одоо тоглож зохион байгуулдаг тийм промотер хэрэгтэй байхгүй. Нарийн юм холбуулаад ярьж байгаа шүү дээ. Эдгээр чи айгүй хөдөөний юмсан байлээ. Ер нь easy юм билээ шүү дээ. Гитар аваад гад болчих юм бод. Түүн жоохон нарийн юм ярьчих уу? За тий. Зүгээр үү. Одоо өрхий болов. Тийм нөгөө нэг хамтлагч ингэж тоглолт хийхэд энэ одоо манай хамтлаг хийж байгаа хүүхдүүдэд ч бас хамтлаг хийгээ явж байгаа залуучуудад ч гэсэн хэрэгтэй байна. Мессеж өгье гэж үү? За хамтлаг хийгээд ингээд одоо хамтлагаараа ингээд явж штэ. Манайхан болохоор хамтлаг байгаад болчдөг юм бодоод штэ. Одоо хэрвээ гадагшаа гарах гэж төлөвлөж байгаа тий гадагшаа хөгжмөө цацсан энэ тэнд аялын тоглолт ингэж хийж төлөвлөж байгаа хүмүүс бол ганцаараа ингэж хамтлагаараа зөвхөн явна гэж байхгүй. За. Тийм болсон. Ер нь тийм болооч удаж байгаа. Лейбл хэрэгтэй, компани хэрэгтэй. Доорож промотер хэрэгтэй. За лейбл маань ерөнхийдөө та бүхний бүгднгийнх нь зөвхөн хөгжмөө тоглоод бусад бүх юмыг лейблийнх нь хариуцна гэсэн үг. Одоо компани ажил шиг бид нэр хөгжмөө тоглонгууд тэр хүмүүс зар сурталчилгаа бүгдийг хариуцна гэсэн үг. За хүмүүс нэг самигээ яваа. Тийм. За промотер нь болохоор нөгөө нэг тоглолтын промотер болох юм бол бүх тоглолтуудыг зохицуулна. Тийм. Тэнгүүтээ tour manager гэж байгаа. Tour manager бол тэр tour одоо яг tourт явбал замд гарснаас хойш бүх юмнуудыг зохицуулна. Тийм. Тэгэхээр маш тийм мэдээж те зардал мөнгөний хувьд ч тэгээ дээрэс нь зохион байгуулалтын хувьд ч те бүх тоглолтоо ингээд гоё зохион байгуулад бүх сэтгэл хангалуун тэгээ өөрснөө ядралт багтай байхын тулд ч энэ бүх систем байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр нэг миний одоо хайж байгаа хэцүү юу? хэцүү биш шүү дээ. Айгүй. Хэцүү биш шүү дээ. Гэхдээ хэцүү байсан. Анх бидэрт. Гэтэ нөгөө болох хэвээр нөгөө цаг хугацаанд ярьдаг гэдэг шиг л бид нар чи анх тэрийг мэдхгүй. Тэгэл ямар ч байсан гадагшаа гармаар байдаг те. Одоо өөрсдөө нэг ганц хоёр явдаг ч юм уу те. Тэгэх бод энэ ч бас амар хэрсдлүүд гарна. Одоо юу гэдэг тоглолт руугаа зорж байгаа шүү дээ. Тэр тоглолт руугаа явж байхдаа бүх юмудаа өөрсдөө хийж байгаа. Зардаа өөрсдөө гаргана. Тэгээд нөгөө онгоц байна уу, трейн байна уу, бүх юмудаа өөрсдөө захиална. Такси юм уу мартчих санах. Тэгээд тийм олон юм дээр ингэж гужигж байгаа 90 гот нөгөө тайзан дээр үзүүлэх перформанс те. Тэнгууд нөгөө нөхдүүд ч юм болохоор тэд бүгдийг шийдчихэ те. Бид нар тухайн цалин мэл юм тохирогоо хийчих юм бол шууд бид нар нөгөө томлогдсон өдрүүд дээр нь жол онгоцны Монгол ерөөдөө бүх юм бэлэн байж байгаа. Тэнгүүд бид нар одоо Таиландын нэг промотертэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бас нөгөө
альбомныхаа одоо микс мастер гэдэг шүү дээ. Дуугаа рекорд хийгээд микс мастер гэдэг. Тэрний Таиланд саунд инженертэй хамтарч ажиллаж байгаа. За тэгээд Хятадын нэг лейблтэй хамтарч ажиллаж байна. Одоо энэ бид одоо 5 сарын 25-нд тоглолт хийгээд энэ 10 жилийн ой болоод 10 жилийнхаа ойдоо зориулаад бид нар хүн төмөр шиг цомог гаргаж байгаа гэдэг үгээсэн шүү дээ. Тэгээд тэр маань бас пянзаар гарч байгаа. За тэгэнгүүт тэрэндээ манайх Монголын анхны метал пянзаар гаргасан юм шүү дээ. Манда. Мань өөх бэлдэг үү шүү. тэгээд тэрэндээ зориулаад одоо 25 сэлцээ. Хятадаар нэг 10 хотоор тоглох гэдэг байхгүй. Яг одоохондоо нэг 10 хот болцсон байна. За тэрнээс хойшоо 14, 15 те. Тэгээд бас моног юм шүү те. Тийм шүү дээ. Хацаал бол Амар. Одоо бидний ер нь бол бүх хотоор тоглох нь 2 жил болно шүү дээ. Тийм үү? тэгэн гот 2 жилийн дуусангуу дахиад хийсэн дахиад. Дэлхийн одооснаас Хятадын одоосон л гэдэг байна. Юу нь бол тийм шүү. Би одоо шарт юм Монгол хоол игээд. Нэг Монгол гэдэг. Энд нэг алтан шийдүүд хийсэн. Би Эйжент нэг ресторан. ийм бөгж мөгчтэй. Энэ хомслоо ургуулсан. Тэгээд оргуулсан юм алтан юм багын юм таяг маягтай амар. Уусан гоожчих чаг байна. Тэндээ Ямар эвдэрсэн те. тэндээ бас нэг юм контенттэй. Тий, контенттэй бас тойрогтой баг. Нэг юм заавал юм ханцтай болох ч дээ. Улаан юм ба. 3-8. Одоо тэгэнгүүт бид нараас тэгж байгаа байхгүй. Лейблийн тэр охин ч юм уу хүүхэн ч юм уу те. Ярангуутаа одоо та нарт бүгд юм хятад нар өгсөй. Ханцтай. Багш та хамгийн нэрийг чинь тийм байх хэрэгтэй. Үгүй зүгээр юм шиг байна. Тэнд сошиал медиа тэгж л явдаг учраас тийм. Тэгээд ингээд нөгөө нэг тэр газар болгоны промотер, тэр газар болгоны лейблүүдтэй хамтарч ажилласнаар тэр зах зээлийг мэдж байгаа хүнтэй шууд ажиллах гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бид нар чинь Хятадын зах зээлийг Хятадын зах зээлийг мэдэхгүй шүү дээ. Японы зах зээлийг мэдэхгүй шүү дээ. Яаж яв. Тэгээ бас мэдээж рок хөгжим, метал хөгжим Европ, Америктэй салшгүй холбоотой болчихж байгаа байхгүй. Нөгөө тэнцгийн нөгөө айхтар том фестивалууд байгаа шүү дээ. Бүх нөгөө годууд ирж тоглодог. Тэгээ фестивалд бид нар мэдээж орох хүсэл сонирхолтой байгаа шүү дээ. Тэнгууд тийшээ бид нар орох гэсэн чинь Хятадын нэг лейбл явуулах боломжтой гэж байгаа байхгүй. Тэнгууд та нар тэр стейшн дээр очиод we are global clown From China гэж хэл чадна гэвэл асуудал байхгүй. Танаа Өдрөө болж хамтлаг болж байгаа. Би ямар нэг ихтэй тоглож штеп. Бид нар бол тэгж бодож Юу байгаа. даа нэг тараа сонхоод Монгол хүмүүс байна. Гэхдээ тэнгууд ахаа нөгөөд чинь л гараад ирж байгаа юм муухай. Биднэрт тийшээ шууд Монголоос явах боломж алга байна шүү дээ. Нөгөө тэр чинь боломж Тийч хэлэх үү? Нөгөө 70 өгөхгүй шүү. Хамгийн боломж шуулгаад багсан. Тэнгууд миний л сонсноо. Гэхдээ яг тэр бурууч зөвжүүл магадгүй. Том фестивалуудаас одоо манай соёлын яам ч юм уу те эсвэл том мундаг хүмүүс тийм хамтлаг байна уу гэж саналууд байнга ирдэг юм билээ л те. Манай тоох шүү. Бид ч юм. Өөрсдөд нь ямар ашигтай гэж баг бид нар ч юм уу те тухайн артистыг зарж мөнгө авахгүй. Бид нар нэг юм ярьж байгаа. Одоо яг наад систем чинь. Хинтэд Япон улсын нэг компани зардлаар тэд нэр өндөө өсөхийн тулд Монгол танай цахилгаан станцтай ч тэнцгээр одоо солар панелтэй ийм бариад өгөө. Үнгүү. Танай Газар гаргаад өгч. Зүүн газар аваад юу ч авахгүй. Газар гаргаад тэн дээр ч бариад өгөө. Ямар ч газар хамаагүй. Бид нар бариад ингээд танай ингээд Монгол улсын 3-1-ийг хангадаг ийм цахилгаан станц хийгээд өгөө. Тэр үнтэй уулзж байгаа хөтлөн биш юу гэсэн гэж. Надад дөрөв. Тэг нөгөө нүдэн том болоо. Зайлж бочоо. Тэрийг хаанаас аамтч ирсэн. дотроо бол ингэж байгаа шүү дээ тий. Дотроо бол ингэчээд гэл Наадах чи би шийдээд өгөө. Би нэрийг дэд яг нэг пиздуу сууж байгаа шүү дээ. Ингээ нэг цаймаа өгөө тэ. Даа энэ гой төсөл байна шүү. Надаа хэдэг өгөх. Би тэр хараад тэгээд удам судраад өгөхөөсөө бүр. Тэгвэл Монгол улс 3-1 зүгээр фри цахилгаан тогтоо очихгүй. Тог тасна гэж байхгүй юм. Харин тийм. Тэнгууд тэр хүн яадаг. Тэгээ Монгол яагаад тийм бүтгэхгүй дандаа тийм баг. Өрөвдөө дандаа нөгөө хэлээд байгаа ш нөгөө нэг орк багийнэр ингээд тийм лаг мессендер очив. өсгөө өлнөөсөө салаагүй. Тийм. Үлэн нөгөө багтаа үлэн байсан. Яг тэр үлэн чанараа ярихаар бүр ингээд хараал гарч ирэх гэдэг. Тэнгууд ахаа одоо бидний өөрсдөө жишээр ярангууд бид нар те we're all come from Mongolia гэд хэлээд тоглох юм бол бүтэн тоглох гээд шүү дээ. Ер нь сэтгэл зүйн хувьд хагас байна. Тийм. Илэг бүтэн. Тэнгууд хүрлээ гараад одоо дооч нь Би бол баг хэлж чадах чинь. from China гэхэлэр
тэрнийг тэр үед нэг Чайна гарахгүй ч юм уу хоолоо моолоо сууж бүгд. Тэгээ Чайна гэж яг тайсаар гарч Чайна гэх Монголиа гэж гарч яах вэ? Маа Монголиа. Юу надад яаж шорны байх вэ? Тийм шүү дээ. Яг ихтэй гэрээ мэрээ юмнууд Тийм шүү дээ. Угаасаа яг хятадын юмнаас Тэр авчих. тэр өстө болсон 5 хоногийн турш ингээд бүх хүн хөл мөлөө тоолоод ороо гараа 500 мянга үлдэх гэж байгаа юм. Тийм тоо өстө бид нар сайн нодлон 23 онд Аа. Хятадын Төв Меди фестивал төч тоглоо. 30 жилийн өмнө болоо. Хятадтай шүү дээ. Ийм орог хөгжмөө. Тэгж тэн дээр 80-аас 120 мянган он цуглаад. Евро. Бидний одоо юу гэдэг хамтлаг болсноос хойш Хамгийн том тайз. хамгийн том тайз хамгийн хүмүүс байсан. Аим шигтэй. Аим шиг. Амар. өдөр баг чи урд 20 мянга хүн байна. Тэгээд тиймдээ гараад ингээд харангууд бослоо. Өөртөө эсэлгээ санагдах. Тэгээ шүү Аа? дээ. Санахгүй. Ихэд бас чичсэн Тэр самбар. амар сандтай билээ. Тийм. Надад гоёлс. Анх удаага Би тэнд сандралт. хүмүүс Бас амар шүү дээ сандрах. хүмүүс хараад Ах тэгээд Гэхдээ нөгөө нэг тоглоод эхэлчлээ. нэг юм аа ингээ удаан хийгээд тахлаар чи бас суучдаг л Тэгэл байх л та. хэлээ л дээ. Шал хаа хамаагүй авчид тань. Та одоо хоол ихтэй сандрахгүй шүү дээ тий. Одоо л нэг нүдээр хэлсэн шүү Тий. нүдэн анж байгаа. дээ. Нэг нүдээр хийжтэй гэж. Агц би нэвтрүүлэг гараад амар сандарч л. Яа бохом юм. Сүртэй тий. Та нөгөө Одоо та хүмүүсийн нараараа. гашгараанаар нь дуулж шүү. Ямар аа туг мог юу вэ? Даймаа болж байгаа юм шиг л байна. Энэ ямар хамт болоод байгаа? Манай Энэ хийн дуулаад байгаа гол нь. Одоо чи манай ерөөлчин баскетаар чи. Ай наадч нь шүү дээ. Чи арзаач наа. Чи ч даагч шүү дээ. Би гитар чин хүрлээ дуучин, алтка бөмбөрчин. Йоо сая гэж бүр игүүл хайсан. Тэгээ ялч нэг иймэрхүү тоглолтуудыг яг амдаар нь очиж үзээд Өөр тий. тэгэл бас арай өөр. Одоо зүгээр юм зажил дуулчих гэдэг бол шалтгаан. тийм шүү дээ. Тэр чинь нэг зайлшгүй нэг хүчин зүйлс Зарим нэг юм баас маас тий. Зарим нэг ахнар махнаа байна. Ахын нөгөө баанз гитараар акустикаар густаа хүмүүстэй. Тийм боломж байхгүй шүү дээ. Энэ чинь нөгөө нэг урсгалынх нь ялгаа байхгүй. А тийм үү тий. Тийм. Түл бүр амар Яг сонир сонир. бүтэн цогцоороо байж ир бүтэн хүнд Одоо мэдэн нэг өгчтэй. jazz гэж байдаг шүү дээ. Jazz урсгал, jazz метал орч яг нэг хоёр юмны туйл байгаа даа. Нэг нь бол яг акустикаараа ингэж гоё тоглож болдог. Нэг нь бол яг техник технологи байж ижил дуурдаг. Тэгээ jazz ч бүр ингээд playtime бичлэг хийсэн чинь микрофон байлгамааргүй ингээд байгаа шүү дээ. Тоглолт асгсан чинь ингэ зүгээр тоглоод байгаа шүү дээ. Микрофон байлгамааргүй ингээд уурлаад ингээд байгаа шүү дээ. Тийм. Тийм солонгос Энэ урсгалуудын ялгаанууд байгаа даа. Хөгжим. Тэгээ манай монголчууд нь хөгжлөн нэх тийм амар биш ч гэсэн хүмүүс нь метал бол сая 40 жилийн хойчлаа шүү дээ. Айсан сэлэх хамтлаг. Тийм. тийм шүү дээ. Хөөе. Тэгээ уусаа хаа Энэ юм бол бас байгаль байсан байгаа. Уул байгаад юм бэ тий. хүмүүс нь амар мундаг юм билээ. Монгол улс. Хүмүүс нь За. яг ингээл энэ нэг юм бүтэц дэд бүтц мүсгээл нэг юм уус 60 жилийн өмнө хот гээл ингэж яасан болохоор яалтчгүй тэгэл тэрнээсээ нэг юм хөслөрөл яваад байгаа юм шиг лээ. Тэгвэл хүмүүс нь амар мундаг спорт яаж юм те оюун ухаан яаж юм Тийм шүү дээ. хөгжим яаж юм. Тэнгис яаж хоол хийж ирнэ гэл. Тийм шүү дээ. Уул монгол хүний өөрийн потенциал нөхөрлөг ай байгаад байгаа. Даа чи нэг юм За хүн хүмүүсийн Ганц хоёр нөгөө үлэн тий. ганц хоёр сонь нөхдүүд нь дээр гарцаад Тий. эвгүй болгоод байгаа. Миний одоо нэгдэж тийм эдрэг бас хөгжүүлмээр л байгаа. Монгол хүн чинь. Энэ одоо юу гэдэг нь за яг тэр улс гэдэг манай хоёр хурш мөрш ингээд цаанаас юм хөгжүүлдэг бодлоготой биш үү? Мэдгүй одоо. Би бодоод байгаа юм. Миний бодол тий. Гоё мөнгөөр зохиогоод одоо чи дүү яриад та манай Монголын тэнд нэг тим хийж юм чамд фан монгогоо бити наадах хэрэг. Нэвтэ үлдээ бити гэрмээр. Яг вэ. Мань хүн чинь нөгөө өөрөө ойлгохгүй байгаа дахлаар тэгээд. Тий. Тэнгууд нөгөөтэй ганцаараа ингэхлээр тэгээд мөнгө өгчлээ. За тэгээд аль нэг 50 сая доллар өгч. Наад төслөө бити. Ямар хийхгүй байна. Зүрхгээ нэг юм дээр нь социализм Атбаатар магсарч явмаа гээл. Тэ хаднаас нь хүн илээ бод тийм хүмүүс байхгүй болсон. Тийм шүү дээ. Одоо нийгэм ч тэр чигээр мөнгө л өгөл мөнгөөр бүх юм хийж бодлоо гэсэн. Би зөв миний хувийн бодол баггүй. Ах нэр шал өөр юм асууж байгаа. Тоогооч нар хүртэл мундаг гэсэн. Та ер нь хизээ яаж анх тоогооч болоод ингээд Би ч нэг Хаана бүдрээд лифи хуу гэдэг баг шүү дээ. Барта тэгээд мантуу бүдээ сурлаа. Би ч өөрөө яг тоогооч могооч болно гэдэг шүү дээ. Яг ингээд 17 8 настай үед би тааш амар миний хурдан 25 хүрч гэлсэн. Түлбис амар ганган юм
компани захирал байх. Хуртна. Тий. 25 ч одоо миний хувьд хөгжил байгаа ч гэсэн тухайн үед тэр миний 10 хэд настай хүүхд 25 үзсэн гоё ах болсон л байгаа. Тийм шүү дээ. Тэгвэл фа 25 болсон төмсөрлөх сууж байгаа. Тэгээ хоолн дээр тэгээд бас өвгдөл гэж бод. Гэтэ төмс арилтаа бас жоохон год маягийн төмс арилгахч болсон байгаа байхгүй. Аа тэнцэнэ тий. Тэр дундаа юу? Тий. Тэгээ ер нь харсан чинь тэр компани захиралч бай тэр яг тоогооч болоод юу дээ одоо шеф болоод тий. Ингэсэн чинь тэр компани захирал компанич байна. За тэр нь ч одоо санхүү сурах хэрэгтэй байна. Ингэстэй доороо бүр аягүй олон салбар компанид болчихсон. Тэгэхээр ер нь шеф гэдэг чинь өөрөө тийм нөгөө нарийн мэргэжил учраас нөгөө хизээш хизээж хөсөхгүй гар болон татаа унчихгүй тэр мэргэжил явсан. Сүүлдээ зөв амаа хөдлөх надад төмсөө тэгж яриагараа гэдэг. Аа тийм шүү. Гой хүмүүс дайтер гэдэг наа. Тэгээд яг бол бидрийг баг багтгүй шууд ингээд орсон шүү дээ. Бүгд мэддэг болсон шүү дээ. Тий, тухайн үед яг цаг үеийн гой таарсан Тийм шүү дээ. Одоо таныг хараагүй бидний үеийн таныг хараагүй хөвгдөх юм бол шууд бид нар зургтгүй байлын хөвгдөх гэж хэлэх хэрэгтэй. Түрүүний Одоо нөгөө хавны мангаа гэдэг. хоолндогийн их ах. Тий. Тэгээ таа л. Тий, тэг үн шимийн манаа нөгөө нэг юм талигач халаат малаад юм. тэр сайн өөжийнх өөрийнхөө маркетинг хийсэн гэсэн та бас сайн хийсэн байгаа аахгүй тий. Тийм шүү дээ. Бас бусад чадвараа сайн. Та боддоо би багаас бэлтгэл ангиас бүр Монголын уран зураг ангиж байсан байхгүй. Тэгээд тийм мэдрэмжээрээч тэр бас амар гоё амттай хоол идэх дуртай. Тэр нөгөө багаас зургийн уралдаанд ороод төрүүлэнгүү таа гэж маань шагнаал. Бүгд хятадолонд ордог. Нааш чааш иддэг. Тэгэл ерөнхийдөө юм амттай хоолнд дуртай. Тэгээ үучин таны нөхцөл гаргаж байгаа. Тэгэл үзэл хоол ингэж ийд юм байна гэл. Дөөрэй галтай болсон болов баахан давсан. Ямар сайн тэрээс сурж байгаа. ахын. Тийм шүү дээ. Тэгээд Би шүд бас аим штэ. Шүдгүй шүү. би тэрийг яг одоо хэлэх гэдэг. Би бүр ахыг бүр хит дуурайгаад бүр юу ячсан шүү. Сайн байсан юм тий. Одоо шүдээ бодсон хоол хийж байна. Аа тэрийг гаргаж маргаад. Би бас нөгөө нэг юм хоёр шүд байхгүй болцсон. Тэгчүүл лаг хоол хийх юм шиг санагдав. Та чи тийм юм шиг байгаа. Хоёр шүд байхгүй тэгэл ингээл амар иччихмэчээл тэр үед октод моктод тэгэл амар иччихмэчээл тэгжсэн чи нэг ах гарч ирсэн мангар итгэвтэй. Хол бол хийж амар юм. Зургатаар гараад. Аа гэж инээ юм. Шууд сэлээд хүүг ийм гоё байж болт юм гэсэн. Маргааш зүгээр хөлөө инээ. Би юу раах гэж сандраад бэн гэд манай нэг одоо хожин нөгөө синийг аригуугийн захирал байсан. За англи зал байхгүй. Тэр тухайн чи би баян гол очлуулж ажилладаг байсан. Тэгээд гадных нь нөгөө ийш тийш очих газар байхгүй тэнд ирнэ. Тэгээд би чинь айл тараад хоёр давхрын баарандаа пим юу бол тэгээд эдгээр чинь найзууд өш тэгсээ. Англи манай англи Жими Оливер гэдэг амар шив байдаг. Яг чам шиг ингээд деталь мутаа зурж байгаад ирээд ингээд англи хоолыг ингээд Монголч одоо тэрний ном момцтой аим тэр үнт болцсон юм. Энэ надад яваад тэггүй чи яг деталь болж чинь тийм үү? Чи гоё ярьдаг. Чи наа фаны юу фаны гэдэг. Чи тийм үү? Юу шүдгүй юу гэсэн чи. Тэр баг бас гол нь тийм байсан юм шүү тий. Юу төсөхгүй байхгүй чи тэгсээ яг ална яг болно гэд. Тэвээ гайхал за нэг тест хийж үзье гэсэн. Би хоёр шүд байхгүй. Инээж ин. Тэгсэн чинь тухайн үед залуучууд хараад үзэл одоо юу гэдэг юм. Яа тоогооч гоё юм шүү дээ. Амар гоё хоол игээл. Тэгээд Монголын алдартай малдартай арган жуга мөг юм бүгд ирж хоол идэнэ. Нөгөө ацаа норидтэй те фаныгаар. Тэгээд тэрийг үзээд нэг таксид суухгүй би. Нэг заавал төчнөөр ингэж харснаа ингэж юм. Өчигд хоол идэх ацаанаа гэх. Тий яасан. Ста яасаа нэг хоног хоолгоо онсон шүү дээ. Яасан. Манай анхны баян хүмүүс ингээд нэг гуй авчдаг байхгүй. Тэр гуяа нэг 7 хоног миний хүүтэйгээ их нэртэйгээ гурлаад байхгүй. Нэг атсан чиний төрлийн хад нэг гуйж бүгдийг шаардсан. Тэгээ гой болсон үед жижигхэн хоол заалтаа. Тэр үнийг сэлжүүл. Тэр олон залуучуудыг хүмүүсийг сэлжүүлсэн бах уу. Юу би дотроос гоё. Тий гоё байсан. Тэр өдрөөс гоё. Даан 7 хоног ахын сте хоол болсон. Гэтэл тэр нийгэм чи өөрөө бас юм. Тий. Нэг нөгөөд ярих тий. Хөгжлөө их болдог байлаа гэх. Ямар ч түүнээсээ одоо тоглолтын болж байгаа манай найзын нэг гоё юм байна. Падарк өгнө. Яац чи мэддэн шүү дээ. Шинэ жиг нөгөө нэг клоуны ашиглаа гэдэг шиг энэ туул нэг нь мэддэн шүү дээ. Тий. Энийг Хэрэгтэй шүү дээ. Одоо нөгөө залуучууд хэлдэж шүү дээ. залуучууд гээд одоо юу гэдэг бүх юм сайн ч гэдэг юм уу тий. Одоо бөөр тамир мамир ч гэдэг юм одоо сүүлийн үед амар юмуд яригдаад байгаа шүү дээ. тий. Гэтэ яг хит маркетинг гэлээ. Нөгөө яг ингээд манай ихнэрч гэсэн ингээд залуугаасаа нэг арчлаад гамнаа зүлгээд явж ивэл удаа шиг уусна өмнө. Тэгээ энэ хэрэглэж үзээ. Одоо энэ шийдэл үү Monster King амар энэ жил туулаа шиг баг яана гэж байгаа шүү дээ. Би галзуу туулаа байхгүй. бичээрээ авсан байгаа байхгүй. За энэ бас яадаг вэ? Ерөнхийдөө би харж байгаагаар
Энэ олон төрөл дундаас зинк байгаа. Зинк гэдэг чинь цайр. Цайр гэдэг чинь яадаг вэ? Хүн эрэгтэй хүний одоо тестостерон гэж шүү дээ. Одоо эр хүний шинжинд нь байлгах. Одоо би ч ингээ гүзээ мүзээ суугаад тестостерон багасаад байхгүй нөгөө мөөм зөөгн үзрүүл нэг убаа шинжиндээ ордож пингвин шиг болоод. Чи нөгөө эмэгтэй шинжиндээ ороод байгаа байхгүй. Тэгээ шал хийгээл те. Басан болоог юм дээр хэрүүл хийгээл. Энэ чирээс хүний тестостерон ялгаруулах багасаад ирдэг. Аяанда. Тэгээ зинк цайрыг ерөнхийдөө бас сайн хэрэгж байгаа хэрэгтэй. Аянд бол бүх юмыг одоо бэлдсэн. Одоо энэ мэдгүй сарын хэрэглээ юм уу? Тийм 20 грамаар 14 ширхэж байгаа. Тэгэхээр энэ бэлтгэл нь ерөнхийдөө одоо юу гэдэг бэлгийн ажиллагаа ч юм уу ядрах ч юм уу эр хүн шинжтэй одоо хоолоо молоо гой бүдүүн нэг юм ир чанар байна шүү дээ тийм байханд бол тусалдаг гэж. Энэ бас хүчийг амар хурдан сэлдэг гэдэг. Тий одоо ядарч мадраад ингээд нойр хоол идэнгүүд амар онцгой санагдаад байна шүү дээ. Маш бэлтгэл хийхээрээ бүр галзуурсан юм шиг гэдэг байна. Энэ манай хөгжимчин бас их тийм хэрэгтэй тий. Амар хүчтэй хүмүүс амар энерги зарцуулж байгаа байхгүй. Тэгэхгүй гэл тий. Дуулж байгаа нь бүр амар яддаг юм биш би л гэж боддог шүү. Би одоо нэвтрүүлгээд ярьж байгаа ингээд дуусан ёо их бүр амьсгаад шүү дүр. Тэгээд дүүр тийм техникээр дуулна гэдэг чинь бас хэцүү. Тэгээд дээрээс нь тэр урд байгаа тэр олон хүнийг бүгдийг нь ингүүлнэ гэдэг чинь бас. Тэгээд зрителтэй ганаа тайлбар тоглоно шүү. Зөвхөн өөрөөсөө тоглох харизматик байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Баяны хоёр дахь юм байгаа энэ цөмөрөө ууж үзье. Энэ болохоор ингээд одоо юу гэдэг хүмүүсийн эрэгтэй эмэгтэй ялгаагүй одоо юу гэдэг хүчтэй ингээд амир витамин юу амин юм нөхдөг. За нэг усан дээр холдог гэсэн броник холгүй. Зөөр 500 г ус нэгээд өдөржингөө зур уугаа явчихдаг гинэ. Хоёрыг ичихв цөмөр жоохон ярьж үчтэй. Шууд ийш хийчлөө. Тий. Өөзөө. Баяны гоё. За энэ эдгээр яасан бэ гэсэн чинь манай надад ингээд цаасан дээр бичиж өгсөн байгаа. За ингэ гранд цаасагийн нэг давхуртай 118 бэ дангуун дээр байгаа. Утастай дугаараа заавал хийгсэн. 89.11 87.05. Тэгээ энэ чинээс аль хийдэг нэ? 89.11 87.05. Тэгээ ингээд угаасаа ютубер үзэж байгаа юм чинь ухраагаад ингээд дахиад уншиж. FM-ийн рекламууд өгдөө шүү дээ. Хэлсэн чи дахиад хэлдэг гэж. Зохион байгуулалтаа хийдэг ч юу аа. Энийг дахиад юм Сэрэг бэ? пэйж. Имээ орсон. Юу гэнэ хөөхөн. амар байгаа. За тэгээд ийм байгаа юм билээ. Тэгээд ингээд энэхүүдээ хоёр нэг нь болохоор ерөөсөө тэгээд эр хүний одоо мөн чанарыг бол ил гаргадаг. Тэгээд хөгсөн залууг үзсэн юм. За энэ бол өдрийн чинь ирэх хүчийг бол фул хангамж сайн тэгээд таа сонирхоод. За энийгээ уугаал бэлдээд бай та. За ямар ч энэ найруулсан юм шарангатай. Хамаагүй уучваа. Хамаагүй. Хамаагүй ууж. Хоол боловсруул Цэвэрхэн генетрийг холбоо бас сайн. тий хотоодны үйл ажиллагааг сайн болгох. Энэ гоё юм. Тэндээс нэг ууж үзсэн. Энэ бас нөгөө турмерик юм уу юу юм бэ? Бараг л тийм. Энд нэг юм яваад байна уу? Юу вэ? За өнөөдөр манай сүлдтэр манай Хепарис гоё. Саяны одоо юм хэлбэр бол дүүний одоо ихч тоглолтын дээр хаг нуруу дээр эргэлдэх юм уу? Нуруу. Өөр л иргэдэг юм дөө. Нэснэ. Эргэлж үргэлжлээд гитар хаг зогсох юм уу? Гитар хаг зөгчлөхгүй байхаа. Бат иргээд. Гитар хаг зөгөлсөй Аа баяж байгаа юм шүү дээ. Тийм. Үгүй баяж. Баясаа Манай уусгал тийм уусгал биш үү? Өдөр гитар хаг зогсож бас өөр уусгал юм. арай өөр. Тэгээс жоохон хамтлагтай юм баг шиг байна л Манай да. манай гитарууд ч амар өвдө гитарууд болохоор. Дүүн бөө юм болж. Цоглол ингэж хөгжмөнүүдээ сайжруулсан болохоор одоо тэхгүй. За би охиноо дагуулж орчин шүү дээ. Та нар танихгүй байгаад. Танихгүй. Тэгээ би өөрөө скрип шүү. Микрофон авч яатрээ сохтоо. За энэ чи ямар үйлчлэгээтэй лээ? Наа чи юусэл гоё болсон шүү дээ. Ерөөсөө Гоё гоё. ойлгоно. Чи ингэж гоё болоод эхэлт юм байна. Нэг цагаан гамаач юм шүү. Тийм байна. За сайхан ярилцуулаа. Бас мэдэн бууаллаа. Шинэ одоо юу гэдэг та бүгдийн бас энэ урсгалыг бас мэдхгүй их олон юм байсан юм байна. Тэгээд яг ингэж ярьж зугаад нэхлээр энэ бас өөрөө бас нэг төрлийн одоо энэ урлаг дотроо бас нэг урсгал нь байгаад байгаа юм тий. Тийм шүү дээ. Нэг жанр. Тэгээд ерөөхдөө бол хөгжим шүү дээ. Тийм. Хөгжим л гэсэн. Яг тийм. Хүн дээр ойлгоод бас ирэхгүй те. Тэ одоо ээж аавна тайван багсан. Тэр тоглолтын оч үзэх хэрэгтэй байна. Хүүхдтэйгээ юм Хүн болгох хөгжим сонсох хэрэгтэй шүү Тэр дээ. хөгжмийн хамт утсан ус. Тийм. би бол хамт очно гэж Тийм, байна. тийм. Тэгэнгүүт тэр хөгжмийг сонсч үзэх хэрэгтэй Тэгэхээр байна. яг тийм байгаад байна уу? Үнээр хүүхчийн юм сонгоод ах тэрийг одоо ад читгэр сатан бит бит одоо. Манайх ч бас нэр ингээ бодсон чи гэр бүлийн фестивал шахуу юм байна шүү дээ. Аав ээж нэр нь хурд харан нисванаас тэр сонсоо. Нэр зөвхөн та нар одоо нөгөө нэг харин Харгад. хурд юм алаа ийцэн. Тэгээ гадны 6 хамтлаг ирнэ. Япон, Солонгос, Орос, Хятадаас ингээд 4 орноос хамтлаг. Тэгээд 30 даа. 38. 38 амтлагийг нэг өдөр 2 стейжлэр Бас амар юм болж байгаа байхгүй бас.
Миний л одоо нөгөө нацгагийн юу шиг юм шүү дээ. Юу л нэг Playtime. Playtime шиг юм шүү дээ. Яг тийм болох болоогүй. Тийм болоосаа Гэхдээ хүслийг буруулж байгаа биелүүлэлт. Тийм болоо. Энэ дөрөнгө мөрөөдөл байж байна. Мөрөөдөл хичээгээл явж байна. Тэгэхдээ одоо хүмүүс айгүй асууж байна л та тийм насны хязгаар байна уу? Бас нөгөө эцэг ихэн санаа зовоод ингээд ярьж л байгаа. За би тэгмүүд хүмүүс бас яг тайлбарлаж ингээд зүгээр ойлгож хэлээд байгаа байхгүй засаж. Хөгжим сонсоход бол ямар ч насны хязгаар байхгүй. Мэдээж тэр алкогол бол манай улс хуультай. Төрөл бүүвэн дуу сонсох. Тийм шүү дээ. Алкогол бол манай улс хуультай учраас тэр насаараа явна. 21. Тий 21. Тэгээ тэрийг бол бүгднийг шалгаад бид нар такс макснэр хүртэл ялгаа гаргаад ингээд оруулж байгаа. Хөгжимд бол 21 хүрээгүй юм бол орно шүү дээ. орно шүү дээ. Орон тэгээд дэлэн дээр очиод PO-г л өгөхгүй. Тийм. Буюу насан турш хүмүүст арай өөр төрлийн тэмдэглэг байх. Тэрийг өөрчилдөөл. Тэгэхээр хөгжим сонсоход бол ямар ч Та ороод PO авах гэдэг тэр тэмдэглэг байхгүй бол тэнд өгөхгүй. Тэр тэмдэглэгийг заавал даруулж ижил. Тэр нь такс авангууд нөх юм уу? Тий. Яг заримд нь дүн жоох ахуулаа дараад өгч. Маргааш шууд тийм гатуу байхгүй. За ямар ч нүгэл очиж үзье. Тэгээд очиод би аварсан гоё стори юм. Тэгээд Facebook шаа YouTube дээр би гоё тэр дүүнгийн фестивал дээр очих гоё танилцуулсан маягийн гоё стори хийнэ. Тэгээ манай бас очиж үзээгүй хүмүүс бас дараа энэ сонирхолтой санагдаад бас ирэх байх гэж найдаж шүү дээ. Та тэнд нэг дугаараа бичих юм уу? Тэгээл та. За яаж вэ? Хэлсэн шүү жийслээ. Хамгийн пинчээс зүүн гараад суулгаж байгаа гэж тий. Тэр шууд Тэр хүмүүсд үнэхээр тийм хүмүүс байна уу? Тий. шууд лисонсик ч юм уу эсвэл нэг зэрэгтлээс нэг юм 2 3-ыг суулгаж байгаад яриад. Манай хамгаалсан сайн бадраа шүү. Оюутан сайн хүмүүс гэдэг. Дараа нь би тэгээгүй. За ямар ч сан гоё ярилцлаа. Сайхан байлаа. Тэгээд 25 онд оруулсанд баярлалаа. Онцгой бас сонирхоод байгаа энэ урсгалыг өөрөө бас нөгөө би үзээгүй юм чи үзэж байгаа юм чи. Тэрийг бас амар тэр гоё нөгөө орчинд нь сонсвол өөр филинг авах юм билүү те. Мэдгүй шүү дээ. Надад шинэ юм байгаа байхгүй. Тэгээ очиж байгаа үзмээрээ манайхан гэсэн хүүхдүүд тиймэрхүү асуудалтай бол надтай ирээд зүгээр нэг ингээд ширэндээ суучээ. Ширэндээ Надруу яриараа. Толгойн төлбөр хүүхдүүд харж байгаа юм шиг үү? Хүүхдүүд харж байгаа бас хяналтын бэст контрол. Яаж тэрний сэсгэрээ яагаад вэ? Үгүй яг тийм яаж тэгж харж байгаа. Тийм шүү дээ. Муу юм тань хурцгүй. Яг чи энтэй ингэчгүй тэр нэг амар амт гэл. Харин Тэгэхээр хүмүүс болгон тийм айц байдаг учраас яг тэр нөгөө тийм. Одоо бүгдээгээ хүндлээд тий одоо юу гэдэг тэр сонирхол одоо юу гэдгийг хоббинд нь зориулаад бас очиод яг тэр гадаадын хүмүүс дотоодын хамтлаг үе чинь одоо дуртай хүмүүс л ирэх юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ зөвхөн хамтаа нэгдээд нэг юу лээ Facebook Messenger групп нэчрээ. Дөнгөж анх хамтлаг байгуулж байгаа хүмүүс байгаа. Wake up 2024 руу явах эцэг эхчүүдийн нэгдсэн групп үү. Тэгээ тийч би очиж үн төлбөр хоолмол тийм хаам гоё пими уул хамтдаа тэгээ суух юм шүү дээ. За окей тэгээд явуулсан гоё тоглолтод нь амжилт хүсье. За хамгийн гол амжилт хүсвэл юу дэлхийн давтцанд Монголынхаа нэрийг бас чихэнд нь одоо хоногчтэй зүрхэнд хаттлан сайхан алаа чарлаад өгөөрэй гэж баярлаа. Гитар ураад 2 3 шидээд тий. Шиддэг болоод уу. Үнтэй гитар хагалж яваалаа. Тэгээд тийм бол миний бодлоор бол ойрхон байгаа гэж би ойлголоо та нарын ярианаас. Тэгээд Монголын өшөө олон одоо юу гэдэг энэ урлагийн хүмүүс дэлхийд бол нэг нэгээрээ гарч ирэхээ л тийм шүү дээ. Бүх сегментээрээ гараад байгаа. Тэгээ би бас дэлхий рүү гарах гал. За ингээд ажилласан. Хидапны зүйл төлцсөн та бүхэнд баярлалаа. Та дөрөв сүүлчийн үгээ их одоо боломжийг олно. Сүүлчийн үг. Хүслээ л. Яг ингэхлээр бас орж ирдэг юм аа. Үүдээ тоглолтол гоё яриа л та. За маа тоглолтод ерөнхийдөө энэ удаа нөгөө нэг open air гадаа болж байгаа түрүү хэлсэн. Тэгэнгүүт 38 мөн хамтлаг 2 stage тугаас оролцож байгаа. Тийм тэгээд 6 гадны хамтлаг бол ирж байгаа. Тэгээд Хүмүүс нь яаж сууж муух хэсэг байгаа юм? Бага. одоо 2 ийм stage байгаа байхгүй. Нэг нь дотор, нэг нь гадаа. Ахингууд суудаг хэсэг байгаа гэдэг дүү хувьд байгаа гэж байна шүү дээ. Сухад зүлэг байгаа. Тэнгууд chill zone, PV худалдаалах хэсгүүд юм байна. Түрүүш нөгөө нэг концертын зал шиг задгаа талбай хурд. Тэнд дээр нэг акцийн хүмүүсд нь яг хүссэн юм а хийгээл байж байгаа. Тийм манай үсэг ингээд Playtime-ийг тачиг юм шүү дээ тий. Таныг л баг өөрөө сандлагаа сонсоод зүлэг мөлөндөө суугаад тийм ч мэдээ санал байж л байгаа. тийм. Аюулгүй чөлөөтэй юм.
Эрт очиод гоё хүүхдтэйгээ гоё салхинлангаа очиж мөр биш үү? Тийм шүү дээ. Ер нь бол Тийм байна. тэгээ гоё хөгжим сонсоод ирчих. Тэгээ Skyres тэгээд нөгөө нэг тэр өдөр хаа нөгөө нэг юу яд харж байгаа юм бэлээ. Машин өдөр. Оо тийм. Машин өдөр. Тэнгүүд бид нар бүх одоо үзэгчтэй 5 дахь байдлын бодоод бид нар 4 автобус гаргахад төлөвлөж Тэгтээ машин өдөр төв замаар явахгүй шүү дээ. тэгээд төв замаар явахгүй. Тэгээ автобус үйлчлэгээ гаргаж байгаа. За хаанаас үлдэх юм? Одоо 2 газар байна. Яригдж байгаа батлагдаг байна. Хаули март байна уу эсвэл Хомплаза гэдэг. Өгүүлж байгаа явуулчих байна. Тий. Тэрний угаасаа мэдээллүүд нь ороод. Тэгээд 30-30 минутын зайтай хурдан ингээл явчих зорилготой ингээл зохион байгуулалт ажиллаж байна да. Тэгээ 5 сарын 25-нд уулзъя те. Тоож нэгстэй хамт скрим сонсъё. Бид ч бас тэр байх бол. Тэгээд би. Танай пэйж хуудас мууц гэж байгаа юу? Бага. Google Clown гэдэг пэйж байгаа. юм бол байгаа. YouTube дээр байгаа, Instagram дээр байгаа. Тэгвэл манайх бас сонирхоод үзмээр юм байна. Тий. Бүгдэн дээр нь байж байгаа. Да мэдээлүүдээ хүргээд явж байгаа. За одоо энэ хүнээс нэг юм сонс. Энэ нэвтрүүлгийн туршны 3 үг хэлсэн. Гоё Амар шаан гэсэн. Тэгээд энэ хүнээс бас нэг сүүлчээс үг сонсчих. Нэвтрүүлгийн. За тэгээд та бүхэнд. За тэгээ. Та бүхэн ажлын өндөр амжилт хүсье. Энэ зашааныг дарамдуулаад. Улс аймгийн төс сумын харьяа. За ямар ч лээс нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан Тэнгис хата баярлаа. Баярлаа үргэлжлүүлсэн. Манд урчмаар фэн байсан юм шүү дээ. Багаас өөрөө хэн болчихсон. Та энэ хард би таны энэ шивүүлсэн байгаа шүү дээ. Зүрх дээр шивүүлсэн. Тэгэхээр ингээд одоо ярих ч юм маа маа ярьчаад идэх байхгүй. Энэ ярихлаа тагруу. За яг байх. За нэг ярих. Шийсний нөгөө шүдэг мэдтэй тэгээд Одоо тэрийг өгсөн янзлахгүй л гэсэн. Мага найзгаа хатсан чи тэгээд Тэнгис хатсан биш мэдсэн. Уралдаа эцэг наад. За тэгээд дөрөвсөөгөө бол сайхан байлаа. 5 сарын 25-нд зөвөрөө гоё энэ метал фестивал дээр зөвөрөө бас орж үзье. Тэгээд TikTok нэвтрүүлгийн дараагийн дугаарт зөвөрөө уулзлаа. Дөрөв баярлалаа. Баярлаа.